Миний шэс сүрэдэн Миний бас сүрэдэн Миний боже сүрэдэн Байна уу? Сайхан найз минь сайхан амарч байна уу? Сайхан подкастаа ичгээ сайхан сууж байна уу? Ямар амар цагтаа залгаад тий. Бүр яг 30 олонгод залгаж шүү. Хоёулын усаас ганцхан юм сурчаад байгаа зү угаасаа. Арай гэхдээ бас арайч тий 1 минут хоцор гэсэн байхгүй юу? Би таслаад тэгээд 1 минутын дараа залгая. За гэж. Тим хобби тоо. За юу энэ да? Амар удаа болцсохгүй шүү дээ. Дурлсан заяал байна. За юу болж одоо хэд хоноод ирэхлээ гэж. Өдөр хоног тоолон хүлээж өгнө мэй найз. Тэгж байна. Одоо яваад 8 хонц юм уу? 8 хонц тэгээд ер нь бол нойрны дутагдалд орж ийн амар хэцүү байна. За яаж. Ер нь юм залуухан хүмүүнтэй найзлах чиг хэцүү юм шиг шүү. За тэрэндээ биш болох л та. Нөгөө хоолоо болохоор 7 цагийн тэгээд заримдаа 6 цагийн зуруутай явж байгаа болохоор энд шөнийн 12 болж байгаа тэнд ингээл 6 маргаа орой гээд тэгж уцаар ярьж таарчаа тэгээд ер нь бол 1-2 цаг маг амар уцаар ярьж ийн. Тэгээд 2 цагт унтаад өглөө 7-аас ажилтаа. Өглөө 8-аас ажилтаа тэгээд 7-д босоод явж байгаа болохоор ер нь бол нэг юм дин дон гэсэн газар тааруул унтчаа. Яа нэг 18 настай охин шиг юм явж ш тэгэл мэдгүй амар ядарч ин тэгээд нэг бодлоо хурдан ирээсэ гэж бодож байна. Тэгэхгүй бол хоол ахаар яг нэг юм уцаар ярьж ин гэдэг нэг 2-3 цаг яриад болохоор энд байх юм бол нэг тийм их тэгж амар ярихгүй ш тийм юм бол. Уулзчихэд байх юм чи тий. Харин тийж бодоод хурдан ирээсэ гэж хүлээж ин да. Гэтэ догтлох гоё юм нэ. За одоо ингээд нэг юм ойрт мэдрээгүй мэдрэмж байгаа ч чи ингээд нэг яна гэсэн нэг тийм мэдрэмж гоё юм уу. Айгуу тийм сонио юм байна. Эхлээд ихтэй ингээ уцаар ихта сандрагдсан аахгүй ингээ сандраа догтлоод ингээ нэг юм сар болцсон байгаа ш. Тэгэхдээ ерөөс ингээ уцаар ирж үзэггүйсэн болохоор тэгж жагаад одооноос ер нь нэг юм сандрал мандрал гайгүй болоод яг нэг юм хэвийн байдалтай орж ин тэгээд тэр айгуу дайжгүй байна. Тэр мэдрэмж юм сандарснаасаа илүү нэг юм яг би доторх хүн мэн хинбэ за энэ нөгөө хүн чи хинбэлээ гэдгийг нэг юм таньж байгаа юм уу? Нэг тиймэрхүү темптэй явж байгаа болохоор тэр нь айгуу таалагдчих. Гэтэ 2 хоногийн дараа ирэхээр бас айгуу сандарна гэх 3-7 хоног хүн хараагүй юм чинь ингээ жоохон сандраа гоё мой буцаа байх хаа. Тэгээд одоо ямарсан муухай бол юм биш. Гэхдээ нэг юм арай өөр төвшөнд хүнийг таньжирна гэж бодчих. Нэг бодлоо ингэж 3-7 хоног явснаа айгуу зөв болж заяа. Яагаад гэхээр уулзахаар чи ингээл нэг хөтэй үнсэж мөсөл ингээл би ажилтаа ч юм нэг юм хурдан л уулзаад дуусчаад байгаа шүү дээ бит хоёр тэгэл өөр юм хийжээд байгаа шүү дээ. Тий өөр юм хийж мэйгээд нэг юм айгүй ер нь завгүй байгаа шүү дээ. Яг юм доторх хүнээ ярилцах тэнгууд ингээд бит хоёр одоо ингээд уцаар ахраа угаасаа өөр юм хийж чадахгүй юм чи юу ярих вэ гэхээр ингээд би нэг илүү таньж мэдээдэг ч юм уу те ингээд асуулт асуугаад тэг ингээд ерөөсөө ярих юм дуустгүй заяа амар сонио. Тэгээ тийм болохоор би ингээд ингэж хоол яваагүй байсан бол одоо яг энэ залуу ингэж таньж байгаа шиг таньсан гэж хэлэхэд цаашаа одоо мэдж байгаа шиг ингэж мэдгүй байхаас юм байна. Энэ бас айгүй тийм гоё боломж олгож өгсөн болов гэж бодсон. Тийм тэгэхэд айгүй ер нь бол айгүй дайжгүй байгаа. Амар яриа заяа ёо. Би өөрийгөө яриа гэж бодсон чинь надаас бас яриа хүн байт юм байна. Ёо би бүр ядарсан сүлдээ заяа ёо. За чи ярьж би бүр баг наа за гэдэг яриа л заяа. Тэгсэн гоё юм биш үү те. Огт ярих юм олдохгүй ингээд нэг юм юу болчихдаг штэ. Юу ч ярих юм байна тий. Тэгэл сайхан зүгээр найзрал яриа гараал. Тэр нэг бодлын айгуу дайжгүй гэхдээ нэг бодлын ингээд ямар их юм ярьд ингээд. За яг ядраацсан байх гэж бодохоор л бас нөгөө яриад байгаа нөгөө. Яа яриа л гэдэг заяа. Тэгээд мэдгүй ер нь л айгүй хөөрхөн байгаа. Тэгээд 2-7 хоногийн дараа ирээд яах юм ямар хөө байх юм. Тэгээд хоёр ямар ч байсан 9 сард хамтдаа амралтанд явъя гэж ярьсан 5 хоногийн. За хаашаа явж бод. Яг хаашаа явсхаа шийдэг байгаа. Ром явд юм билүү гэд ерөөсөө тийш явж үзэг болохоор 9 сард аваад ажиг байдаг гэсэн. 5 өдөр хойлоо яваад нэг хүмүүс ч нэг амралтанд явахаар би нэгээ таньж мэддэг тийм шүү дээ. Нэг хүний газар ер нь ямар хөө харьцаатай хүн бэ? Энэ хүмүүс гэдэг мэдгийг нэг мэдэж авт юм билүү гэд. Тэгээд амралтанд явъя гэх ер нь бол бит хоёр юу мгаа тохирсон байгаа. Одоо цаг магаа тохироод өдөр мөдрөө тохироод одоо календараа гаргаж ирж агаад тийм календараа гаргаж ирж авчиад би бүр амралт авсан байгаа. Оо вау за. Тийм ямар ч юм тэгээд 9 сар хүртэл юм болох юм шиг байж гэж. За одоо тэгвэл тэгээ зуны амралт болоод ороод ирэхэд болоод яваад ирсэн би нэлээд таньсан байх нь шүү дээ хоёр тий. Харин тэгээ ер нь гайг байх юм бол амралтанд яваад гайгүй болох юм бол намайг найз охиноо болооч гэж гуйна гэсэн. Юу вэ? Америк явж ирээд гуйн гээг юм уу?
Нөгөө Америк явж ирээд гойн гээ хэлсэн юм а. Тэгээ би хин арай л хурдан юм шиг байна. Тэгээ ингээд надаа ингээд нэг юм жоохон айдас байгаад байна. Тэгээ ингээд амар гоё байжснаа гэд ингээд байхгүй болчих юм шиг. Эсвэл би жоохон тийм айдастай болсон юм гэж бодсон. Эсвэл ингээд нэг юм бүх юм амар хурдан байж байгаа л ингээд гоё байгаа шүү дээ. Тэнгүүд нэг юм цаана нэг юм болохгүй юм хүлээгээд байгаа юм шиг заяа. Нэг амар ядаргаатай. Тэгээ тиймэрхүү юмнуудаас тэгэл бит хоёр би бинийгээ сайн таньж мэдгүй интернет тэргээл амар олон юм шалтгаан яваад хэлж байгаа хгүй. Тэгээд би ер нь за хойлоо жоохон хүлээжсэн дээр юм байна гэсэн чинь. За юу ч гэсэн би явчаад ирья. Тэгээд ирэхэд ирээд ярья гэсэн би болохоор за хойлоо амралтаа дуусгаад ямар ч гэсэн шийдья гэдгсэн чинь тэгээд мэдгүй хоёаг тэрэн дээр хойлоо нэг юм шийдвэрт хүрээгүй л байгаа тэгээд ирээд яах юм намайг гинт найз охин минь болооч гэж гуйх юм уу? Яа үгүй ах юм уу мэдээ. Тийм тэгээд айгүй хөөрхөн би нэг зураг өгч явуулсан байхгүй. Өөрийнхөө зургийг энийг чи ингээд аваад яваар ингээд номныхаа засар хийгээд тэгсэн чинь хаан чивцэн газраа ингээд амар хөөрхөн газар мадраа ингээд миний зургийг барьчаад ингээд зураг авах явуулж байгаа заяа хөөрхөн. Ямар хөөрхөн романтик тэрүүхэн нэ. Харин амар хөөрхөн юм байлаа тэгээ би за ямар хөөрхөн ингээл тэгэл өглөө сонгоод ингээд амар хөөрхөн мессеж цэцсэн байдаг заяа ингээл өглөө хостой энийг уншаараа гэд. Тэгээд ингээд иймэрхүү зан гаргаад харна энэ гинт ингээ алга болчихгүй дээ гэж мэдж боддог заяа. Тэг ямар ч гэсэн би бол өөрийнхөө тийм бодож байгаа юмнуудыг хэлсэн тэгсэн чинь окей ойлгож байна. Чихтэй битээ санаа зовоо гэд нэг юм эрэгтэй хүн тэгж хэлэх чинь аюу гоё юм билээ шүү дээ. Тэгээд анх удаа л нэг ийм хүнтэй уулзч гэнэ үү? Олон жилийн дараа гэдэг юм уу? Шийдвэртэй тий. Тийм шийдвэртэй яа гэдгээ ярьцдаг, болохгүй бүтгүй юм аа хэлцдэг. Тэгээ бит хоёр нэг анхны хэрүүл болоод гэж. Үерхийгүй ч хоёр хэрэлдээд шаа. Хэрэлдээгүй нэг юм санал зөрөлдөд. Санал зөрөлдөд гэсэн заяа. Яасан бэ гэсэн чинь энийг сонсол энэ хүмүүс наваг яста тэнэг хөхөн гэж бодсон заяа. Дэ чи нөгөө нэг экс найз залуутайгаа холбоотой байгаа штэ. Холбоотой гэж ингээ хаяа хөрх юмд над руу ингээ мессеж чиж байгаа штэ. Хар муур биш нөгөө шар муурн штэ тий. Тий шар муур биш. Тэгээд чи бас нэг хөөрхий 6 жил ингээд бас тэг холбоотой байсан болохоор ингээ шууд холбоогоо таслаад танихгүй шиг болохгүй юм чинь тэгээд нөгөөдөг чи ингээ дээр үед ярьжсэн анх танилцж байхад ингээ шар мууртайгаа холбоотой байгаа гэсэн. Тэрнтэйгээ ер нь ямар хуу харилцаатай байгаа вэ? Тэгээд ер нь тэрэн дээр юу гэж боддог вэ? Ингээ тэгнэ би ер нь бол ингээ шууд харилцаа таслая гэж бодохгүй байгаа. Тэгээд ингээ миний хувьд бол чухал хүн байсан болохоор ингээ шууд өнөөдөр маргааштай ингээ за би хүнтэй танилцчихлаа одоо хоёлаа харилцаа болоо гэж хэлж чадахгүй. Нэгт хоёрт болохоор би надаа ингээ нэг 2 3 эрэгтэй найз байгаа. Тэгээд би өмнө нэг хоёртой ингээд өмнө уулздаг байж байгаа. Одоо найзууд болчихсон. Чиний дасгалгүй гэсэн чинь нөгөө залуу хөөх вирус амьдралтаа тийм үзэг ингээд өөрийнх нь хувьд бол ингээл дуусаал тий ямар нэг харилцаатай байж бол дуусна л бол дууссан байдаг гинэ. Тэгэхээр би наа чи надад айгүй таалагдчих гэсэн байхгүй юу би. Наа чи надад айгүй таалагдчих наа зан чин тэгэл дуусчихдаг бол гэдгсэн чинь чи ингээд амар хоёр өөр юм ярьж байна гэсэн заяа. Дабл стандарт. Харин тийм айгүй дабл стандарттай өөр болохоор ингээд хуучин найз залуу малуудаа хүмүүстэй ингээд холбоотой байгаас тий. Тэнгүүдээ нөгөөдгийгөө болохоор чи холбоогүй байл надад таалагдж байна гэж би хэлчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгсэн чинь тэрэн дээр бит хоёр санал зурлаа. Тэгээд нэг хэдэн минут юу яагаад нөгөөд чи яг ихтэй өөрөө бодож байгаа хэлсэн надад айгүй тийм айгу сонин юу шиг санагдаж байна. Чиний на бодож байгаа чинь. Над дээр на хуйлж үйлчлээ, чам дээр над хуйлж үйлчлэхөө гэсэн үг юм боо наадах чинь заяа. Наадах чинь жоохон надад таалагдахгүй байна гэх. Тэгээ бит хоёр тэрнээс олж жоохон юу яагаад хэрэлтгэн ч гэдэг юм цаашаа. Тэгээд бит хоёр. Тэгээ би хэлсэн би тайлбарлаж тэгээд угаасаа тэд нартай ингээд одоо найзуудаа нэг хоёрт болохоор би ингээд хэрвээ хоёр ингээд үерхэж мүрхэд бүр ингээд амар жинхэнэ болох юм бол би экс найз залуудаа хэлнэ. Ийм болсон гэд. Гэтэ би ингээд бүр шууд одоо блоклоод алга болно гэсэн үг бол байхгүй гэсэн чинь ойлгож байна л гэсэн. Тэгээд дундаа уулцсан байдیں۔ гэж. Йоо 6 7 хонжиж бүр сүр юм болж байна гэж би бодоод яваа. Тэгэл сайн манай эхнээсээ л ярилцсан дээр юм биш угаасаа л үерхий хамт бай энэ төр гээл аамч. Тэрнээс зүгээр л унтдаг бай гэсэн харилцаатай бай гэж анханаас ярьсан бол тэр мөрнийх угаасаа чамд баг хамаагүй сте гэхээр л зүйлээдтэй тий. Бас тэгэж бас бодоод айгуу дайжгүй байгаа. Тэгээд одоо ер нь бол гоё л байна за. Оо харин тий. Харсан шүү дээ найз. Тэгээд сая бит хоёр ч нөгөө нэг найзынхаа bachelor party руу Австрал руу явчихад ирсэн шүү дээ. Тэгээд заяа нэг юм хөөрхөн болцсон илээ нэг юм
Тийм тэгээд нэг байж байгаа дэс бичиж тэгээд нэг байж байгаа л уцаа яадаг. Тэгэл шүн удна гэж аахгүй яаж яхаа тэгээд өөрөө доотлын давхартайсан удажсэн тэгээд бусдууд нь дээр доор өөрөөндөөс нь тэгэл ерөөсөө заяа унтдаггүй яаж яхад яг манай өрөөний доотлолт гэл ерөөсөө шүн яаж байгаа л Яа удаач яг Яа юу харь дурлалтаа омбцсон байгаа юм чаа. Тэр байнгал залгаж байгаа шүү дээ. Сайхан л шүү дээ тий. Хайр дурлалт нөгөө нэг юм яг нэг сайхан үе гэдэг шүү дээ нэг юм. Тогтолж байгаа энэ үеэ бүрэн сайхан мэдэрч байгаа бол. Тэгэл эзэн нэг цаг тогтлохоо байлгүй гэж. Гүүс тэрж өрдөж явдаг арга байдаг байлгүй дээ. Харин тийм ээ одоо олон жил хосууд юу. Хосууд зориулсан single үс зориулсан олон подкаст хийсэн хүн ч одоо тэрийг мэдэх байлгүй дээ. Гүр чамаг ийм подкаст хийдэг гэж мэдчихэж байгаа юу тий? Мэдж байгаа. Өөрийг нь ярьсан гэж мэдчихэж байгаа юу? Мэдж байгаа. Одоо юу гэж? Тэгсэн чинь хөөх тийм ямар сони чи намайг очихлаар бүх ингээ комент нь орчуулж өгөөрэй гэсэн би тэгээ заа гэсэн. Яа би монгол хэл сурч байгаа гэж хэллээ. Хэллээ. Тийм миний хөөрхнөө өнтер гэдэг хэлсэн тийм. Тийм айгу хөрхөн монгол хэлний тийм ав татаад авцсан. Монгол хэл айгу сурч мураад айгу дэжгүй байгаа. Тэгээ би заа удахгүй надад монголоор хэлдэг болох юм байна. Комент өөрөө баг уншдаг болох юм байна гэж би бодсон гэж. Тэгээд амар хөөрхөн байсан. Чи яг юу гэж ярьсан гэл тэгсэн би тэгээд чамайг айгу сайн залуу гэж ярьсан. Аль талаараа чамайг сайн гэж ярьсан гэдгсэн чинь ёо чи ямар авирын тэгсэн. Яа сэллэт. Тэг би ингээ уцаа үздэг байхгүй. Тэгсэн чинь миний өмнө ингээ ашигладаг гэсэн эможинууд шүү дээ тий. Ийм ядарсан хилээ гаргасан ер нь тиймэрхүү байсан байхгүй. Тэгсэн чинь одоо миний утасныхаа мессежний эможиг харангуй заяа зүрх үнсэж байгаа гал маал ингээ бүр яан зүрийн заяа. Тийм нөгөө гараа мараа ингээ зүрхийн хэлбэртэй болгоцсон байдаг шүү дээ. Би барыг амьдралдаа тэрийг ашиглаж үзээгүй заяа. Йоо. Тэгээ баахан тийм болсон заяа. Одоо тэгээ би хүмүүс рүү хариулж гэдэг нөгөө нэг эможи сүүхээс залхуу үрээд дандаа юм зүрх мөрхтэй явуулаа. Тэгээд надрын хуруугаараа энэ зүрх гаргацсан юм явуулаад байсан юм шүү дээ. Тэгээ хүмүүс энэ бүр навыг дурлчиж гэж бодож байгаа гэж. Тэгээ би заа ойлгомжтой гэж бодцоо байж н да. Гэтэ манай найз аягүй тийм сэтгэл гаргадаг төрлийн бас эмэгтэй юм байна лээ гэдгийг л анзаарсан. Тэр залуу тэнд явж байгаа гэхдээ хойноос нь ингээл за тийм үзрээ гэдэг ч юм уу тийм ингээд хойноос нь тийм нэг арга хэмжээний билет авч явуулж муулаад ингээл өөрөө хэдийгээр биерээ байхгүй байгаа ч гэсэн ингээл өдрөө гоё өнгөрөөгөөсэй гэж аягүй хүсч мөсч ингээд л айгу тийм яа гэм билээ. Одоо өмнө нь тэгээд дурлцсан байхад чи бид мэддэггүйсэн юм бах та. Эсвэл энэ залуу дээр чи арай өөр хандж гин үү? Мэдгүй одоо би ихтэй арай хүн надаа би яг нэг буцааж өгдөг төрлийн юм байна гэж бодсон цаа. Би ингээ энэ хүн надмайг хайрлаж байна гэдгийг мэдрэх юм бол би ингээ буцаж өгөхийг хүсдэг. Тэгэж мэдрээгүй тохиолдолд би ингээ бураараа сууж тийм гэж бодсон нөгөө хайраар дүүрэг байгаа шүү дээ. Тэнгүүд заас ямар хамаад ингээ нэг юм буцааж өгдөггүй ингээл авах гал дайраад идэг. Тийм байсан мэн гэж. Одоо тэнгүүд ингээ надаа ингээл энэ хүн ингээл бүр амар ингээ зүгээр хахад ингээл хайраа асгаруулаад байгаа шүү дээ бүр юмтай. Ингээл одоо хэлээрэй гинэ. Хэлээрээч харилж байгаа. Одоо ярьдаг үг мүгээрээ одоо бичиж байгаа мессеж чинь ингээл амар гоё ойлгонгод ингээд юм хөрхөө сэтгэл гаргаж маргаал хаанч байсан ингээл чиний завтаа уудлаарэ би хамаагүй ингээл амралтанд явж байгаа ингээл юугаа өөрийнхөө цаг маяг зарцуулаад. Тэнгүүд би ингээд сэтгэл гаргадсан юм гэж бодсон заяа. Би юусад өөрийгөө тийм сэтгэл гаргана гэж бодоагүй байсан чинь би тэр өөрийгөө жоохон мөсөг хүүхэн ингээл нэг юм боддог байсан чинь өстой үгүй юм байлээ би тийм. За бас ямар хүнтэй уулзрах ямар хүн одоо ингэж намайг догтлуулах гэдэг нь айгуу тийм очтой байсан байх гэж бодсон. Яг үнэ. Тийм шарм чи энэний өмнө өөрчөөсөө шармуур гэдэг нэрчтэй нөгөө. Тэр шармууранд бол тийм хандлага гаргаж ирсэн чи бод мэдгүй одоо тухайн үед бас нэг харжаад анзаараагүй өнгөрсөн ч юм уу бөөмэд. Ер нь тэр залууг бол хөвчлэн чи надаа ингэх ёстой чи намайг ингэх ёстой л гэдэг байсан санагдаад байгаа. Энэ залуу дээр би ингээд энэ ч одоо сар болчингуудаа шууд ингээд ингэчихэж байгаа юм аа гэв ингээд жоохон гахаад өнгөрсөн юм байна тэгээд. Нилээ дурлж штэ гэж хараад. Тэгсэн би тэгээ бас тэгтээ тэр үедээ бодсон. Ингээл юуг бэлэг өгч мөгөөл тэгээд харгас жоохон сонж юм уу гэж бодсноо. За тэг ингээд хүн хөөрхөн зан гаргаж байгаа чинь тэгэл нэг өгч байгаа юм шиг сонь зан гаргаал гэл байхаар гэж анхаар буцаагаад өгөөл гэж бодсон. Тэгээд буцааж ирүүл ирнэ. Одоо ямар ч өөрөөсөө гаргах ёстой сэтгэлээ гаргах ёстой байна л гэж
шийдэж сууж ш одоо. Хүш энэ ийм байх, ийм хамааралтай байж болох уу? Одоо өмнө өргөжсэн залууч нь болохоор зэрэг бас санхүүгийн хувьд харьцангуй гайгүй те ингээд ажил төрөл мөрлөд мэддэг байсан болохоор зэрэг надад үг гэсэн хандлагатай чи. Одоо болохоор зэрэг энэ амт мөн чаавас оюутан штэ гэх тэгэнгүүтээ ингээд чи ингээд найраа санхүүгийн хувьд өөрөөс нь илүү ч юм уу те ингээд нэг бие даасан байдалтай байгаа даа болохоор зэрэг одоо үгүй гэдэг дээр тавьсан байж болох уу? Одоо байгаа байж болох уу? Эсвэл энэ яг цэвэр сэтгэлийн асуудал явагдаад байна уу? Маа байж магадгүй заяа. Наад ч бас миний бас нэг асуудал байгаа заяа. Нэгт одоо нөгөө өмнөх нь ингээд арай өөрөө одоо тэг хувийн юмудаа байсан болохоор ингээд бит хоёрын санхүүгийн юу ингээд шал ундаагаа штэ. Би бараг ингээд ядуу ч юм уу тэг ингээд арай нэг хөрхий оюутан мессеж гэж баг орлоготой гэх тий оюутан байж байгаа дөнгөж ажилд орж мараал тэг нэг юм одоо хоол молонд орохоор тэр хоолнд даадаг ч юм уу тий. Одоо тэнгүүд эн чин хөрхий ингээд оюутан байгаа штэ. Тэнгүүд би ингээ оюутан амчид нэг юм гайгүй мөнгө олж ажилтаа хүн байгаа штэ. Тэнгүүдээ ингээд бас нэг юм за хөөх хамтаа энэ оюутан хүн мөнгөө гаргаж яхаар гэж боддог ч юм уу. Нэг хаяада тиймэрхүү сэтгэл гарч ирдэг заяа. Загвасан уу. Тэнгүүдээ би ингээ өөрийгөө дардаг заяа. За бол тий би одоо ямар хүн тэжээхийн одоо нэг за тэгж хэлэхээр бас арай муухай. Тэгээ хүн тэжээхийн дон туссан биш чи одоо юу амар талдаануур ингэдэг ч юм уу тий нэг юм жоохон дарж бай гэдэг. Тэгтээ хөөх хамт надаас одоогоор би нэг ганц л удаа тэр нэг билег авч гисэн одоо Америк явж байхад нэг юм театр үзэх билет авч гисэн байхгүй. Гой юм үзэрэг гэд тэр чинь хөөх нэг амар ч үнэтэй байгаагүй. Мэдгүй хаяа нэг тиймэрхүү бодогддог заяа. За яшиг энийг мөнгө гаргаж ахаар гэл дэлгүүр мэлгүүр орохороо би ингээл юм өөрөө төлөө авчдаг ч юм уу. Тэг өмнө нь болохоор ингээд за цадах ч угаасаа төлчин гэдэг ч юм нэг тиймэрхүү сэтгэлгээтэй байсан бол одоо ингээд яг нэг юм өөрчлөгдөж байгаа заяа. Тэгэнгүүт надаа юу санагдаж байгаа гэхээр хэрвээ бит хоёр одоо ингээд цогтой байж эхлэх юм бол санхуугаа яах вэ гэдэг дээр амар асуудал тулгарч байгаа заяа. Би ингээд аюух бодож байгаа шүү дээ. Ингээд энэ чи хөөрхий оюутантай эцэг ихээсээ мөнгө авдаг. Яг одоо 8 сард ингээд одоо өөрийнхөө гэр бүлийнхаа байр манд нүүж орох гэж байгаа ч гэсэн ингээд ямар ч орлогогүй л байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ орлогыг олж байгаа нь хөөрхий нэг юм зуны амралтаараа ажил хийдэг ч юм уу. Эсвэл 10 сараас нөгөө нэг дадлагын эхлээд дадлагынхаа мөнгөөр юу нь бол амьдрна. Тэнгүүд ингээд нэг юм айгу надаас нэг юм 2-3 дахин баг цалиа байна шүү дээ. Тэгэхээр ингээд яаж одоо санхүүгээ болгоно гэж бодож байгаа. Ингээд тэр хүн чинь намайг дагаад байх хэцүү шүү дээ. Тэгээд би бас тэр хүнийг дагаад байх амар хэцүү шүү дээ. Тэг ингээд 50 гэхээр бас амар хэцүү заяа. Тэг би өмнө нь бол ингээд ер нь юм 60 40 юм уу тий 70 30 мөч байсан байхгүй юу. Тэгэхээр мэдгүй яхаа сайн мэдгүй тэрэн дээр ингээд амар том асуудал гарч ирж байгаа. Тэгээ би ярьсаахгүй за ер нь ингээд яах вэ гэсэн чинь болно штэ гэж тэгээд аахгүй. Учир нь олдсон штэ арай. Харин тийм учир нь олдсон штэ гэд нэг тиймэрхүү яриад байгаа хгүй. Тэгээ би ингээ сайн мэдгүй байна. Тэгээ би 50 бол ингээд надад жоохон хэцүү. Би юусоо 50-50-аар байж үзээгүй. 50-50 би ингээ санхүүгийн юга гаргаж ягаад ч нэг юм хүүхэд ахаас ч тэр юм уу ингээл өссөн юм уунаас ч тэр нэг юм эрэгтэй хүн нь илүү байдаг штэ нэг юм амьдралаа авч явдаг гэдэг ч юм уу юм жоохон илүү мөн гаргадаг ч юм уу. Тэгэж бодонгод ингээд за яг яах юм болоо гэж бодоод энэ жоохон амар асуудал болчихгоо надад гэж. За юу ч гэсэн цаа чи эрэг. Яа, уг нь би ингэж бодсаахгүй юу? Ингэж боддог ахгүй юу? Одоо ингээд хэдэн төгрөгийн цалин олж байгаагаас хамаарат дундын данцтай бай гэж ярьсаахгүй юу? Тэгэнгүүт бас айгүй асуудалтай. Одоо манай хүн ч гэж чи 2 жил оюутан байж тээ. Ахиад 2 жил нөгөө дадлага хийж мэгээд тех хоорондоо ер нь бол амар баг цалин авахар би тэр хоёрын ингээд одоо цалингаа нийлүүлж агаад дундын юм гаргана гэхээр ингээд ихийг нь би төлөх хэрэг гарчиж байгаа хгүй юу. Тэгэхээр ингээд амар сонирн заяа. Тэгэл ингээд 2 жил амьдарч байгаа л одоо 2 жил ингээд л үргэлж байгаа л хамгийн юм төлж байгаа л нөөдч яг гой ажилд бол битгаар салжуул яах вэ гэж бодсон заяа. Гэж бодсон заяа. Тэгээ би ингэж бодохдоо юу гэж бодсон бэ гэхээр эрэгтэй хүмүүс ямар хэцүү юм бэ гэж бодсон заяа. Яагаад вэ? Ийм асуудал яг нэг юм эрэгтэй хүн дээр л ирдэ шүү дээ. Ер нь бол ингээд эрэгтэй найгуу арай нэг илүү цалин авдаг ч юм уу те амьдрал дээр нэг тэгэж таарад байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс ч адилхан ажилдаа ч гэсэн ингээл арай бага цалин авдаг гэдэг ч юм уу те. Тэнгүүд ингээд амар тийм сонин санагддаг юм гэж бодсон. Яг эрэгтэй хүний өнцгөөс авч үзвэл ингээл тэр хүн байраа төлөх ёстой гэдэг ч юм уу те. Эсвэл машина гаргах ёстой, эрэгтэй хүн тэдэн төгрөгөө одоо авчрах ёстой мастай гэлтэгдэн штэ. Тэгэхээр яг би одоо яг нэг юм энэ айлын эрэгтэй хүн болох гэдэг байгаа штэ. Яг тэр одоо сэтгүүгээр бодох юм бол тэнгүүд би одоо анх удаа нэг ийм сэтгүүн дээр ирж байгаа болохоор би өөрөө ингээд нэг тэр энэ амьдралыг авч явах юм эрэгтэй хүн юм биш одоо санхүүгээр авч явах юм эрэгтэй хүн биш үү гэж бодохоор ингээд нэг юм жоохон айц төрдөг заяа. Би тэгээд за нэрээ
нэрээ бас айгүй тийм ерөөсө бодож үзээгүй өнцөг байж таг гэлтэй өмнө ингээл энэ надад авч өгөх ёстой гэж боддог байсан болвол одоо тийм айгүй өөр өнцгөр харж эхэлсэн тийм бэ. За бараг 50 бараг болмоор ч юм уу тийм ингээл одоо амралтанд бит хоёр явах юм бол өөрийнхөө одоо яг амралтынхаа мөнгийг 50 хуваагаал чи энийгээ гарга гэх. Тэнгүүд бас ингээ айгүй сан заяа. Нэг юм хосоод ч нэг тийм байдгүй шүү дээ. Яг герман хүмүүс нэг тийм байдаг шүү дээ. Чи одоо яг ямар байвал болох гээд байна? Яг ямар байвал чи амар сэтгэл хангалуун байх гэдэг. Энэ залуу одоо олж байгаа орлоос үл хамааран ер нь яг хэд байвал чиний үед окей. Юу 60 40 гэж. Тэгэл наа чинь тэрийг л хэлчихгүй. Одоо жишээлбэл 1200-аар байдлаар өсөлчлээ гэхэд чи бол нэг 500 гарах юм ба штэ. Тийм. Тэгээд тэр залуугаа 700 болж ирлээ гэхгүй. Хаанаас хөрхөө олох юм чи. Одоо хүртэл яаж амьдарч байгаа ээж аваасаа авж байгаа шиг гэдэг ээж аваасаа авд юм уу хажуугаар миний job хийд юм уу. Тэгээд 700 евронд байранда угаасаа хааны газар амьдарч байгаа. Угаас тэр тохиолдол төлж л байгаа штэ. Тийм ч тийм ээ тий. Тэгэл шаардлага тавиал үнэхээр хамт амьдарна гэж ивэл би юм шаардлагатайгаар амьдарнаа. Үгүй гэвэл тустай амьдрья. Йоо энэ ч нэр 6 7 хон жицтэй их юм боддог гараа. Яа ихтэй энэ сэдв надад амар чухал юм шиг санагцсан. Яг юм одоо бос юм ингээл яаж ажаа болчих штэ. Гэр орон зөвлөлт мэрлэг гэдэг ч юм уу. Тэрэн дээр нэг юм жоохон гайгүй болсон юм шиг байна заяа. Нас яваад өмнө жоохон ойрлж мөрлөддөг байсан болол гэж. Одоо нэг арай жоохон юмыг өнгөрөөдөг болсон юм шиг. Яг ингээд санхүүгийн хувьд ингээд аваад үзэх юм бол би энэ айгуу тийм чухал асуудлын нэг юм байна гэж бодсон. Тэгээ сууж агаад яг үнэхээр хамт мамд амьдарч одоо бүр амар сүртэй мөртэй болохоор бол энийг яг ингээд жин тан ярихгүй болвол аль талдаа юм сэтгэл ханамжгүй за энэ ингээд дээ шүү тий энэ надаас илүү гаргаад дээ шүү гэдэг чим энэ надаас дутуу гаргаад дээ шүү гэдэг чим нэг тийм сонирн байдалтай байх юм байна гэж бодсон бэ тий. За ер нь бол энийг хоёлаа ярих сэдв юм байна. Хэрвээ хамтдаа нүүж орохоор бол хамтдаа амралтанд явахаар бол энийг яри одоо л хамтдаа амралтанд явахаар бол ер нь бол 50-50% төлөйг шийдсэн гэж. Тийм шүү. Ямар ээж аавын өрөөс бас нэг эмэгтэй хүний үр төрж байгаа шүү. Угаасаа л хааны газар амьдралаа гэхэд мөнгө төлж л таарна шүү дээ. Тийм үстэй. Газар амьдралаач вэ, гэртээ амьдралаач вэ ер нь тэгэл цаг ус цахилгаан интернетийн мөнгөний төлж л таарах юм чинь. Тэр нэг асуудал биш ах уу. Тэгэл чи өөрийгөө хэлээл тэгэл ойлгож байгаа л тий. Гам тийм бах тий. Хүйе. Ингэж утсан. Сая нөгөө нэг одоо ингээл 3-4 сарын үед юу ирдэг штэ угаасаа байрны нөгөө одоо нөгөө хэрэглээ тий нуус цахилгаан газ мас хэрэгэлсэн өмнөх жилийн одоо нөгөө нэг бид чинь сар болгон төлж байгаа штэ тэрний дутуу төлөгдсөн бол хойноос нь ихэрч одоо нэмж төлөхөөр илүү төлсөн бол буцаалтаа авдаг штэ тэгсэн чинь минийх 1800 ирдэг байхгүй юу 1800 төлөх юм уу тий нэмж төлөхөөр би ирдэг байхгүй тэгэхэд өнгөрсөн жил чинь бас нэг тиймэрхүү ирсэн шүү дээ 1600 орчим марчим. Харин тий. Тэгэхэд би чинь шоконд ороод тэгээ энэ удаадаа ингээд ахиж гарч ирсэн ингээд ёо. Гэтэ өмнөх жилийнх шиг тэгэж амар шок өрсөнгөө заяа. Бас нэг өмнө нэг юм шок авцсан болохоор зэрэг ингээд ёо гэ. Тэгээд энэ жилдээ гайгүй байчих واخ гэж бодсон чи ингээд дахиад нэмчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ жил дахиад түрээсээ нэмсэн заяа. Тэгээ ер нь бол ингээд хараа яг нэг Германы нөхцөл байдал яг одоо ингээд амар бидэгдэж чинь за. Жил болгон барыг түрээс нэмэгддэг нэг юм систем орж марах гэдэг юм хайшин тий. Харин тийм тэгдэм билээ. Одоо энэ даймын хордон дуусаас гэж би нэр амар чин сэтгэлээс өнөөдөр сайн бодлоо харин тий. Тэгээд ёо за өөр барыг улс руу нүүдэх чинь билүү мэлүү гэдэг бодол амар ирчимжиж сүүлийн үед. Ер нь тэрэн дээр юм байна гэж би бас бодсон. Португал явж өгдөрт юм уу? Шотланд явъя гэж шийдсэн яа. Яагаад гин Шотланд? Харин тийм ер нь бүх юмны амар нэмэгдээд байгаа. Тэгээ танах яг юуны мэдээд юм байна л да. Нөгөө индекс мэдээ жил болгоо нэмэгддэг. Одоо бөө мэдээ эхний нэг жилдээ энэний 2 жилдээ бол гайгүйсэн шүү дээ. Яг нэг юм уунаас шалтгаалал даймаа гарснаас болоод энэ чинь Оросоос газмаас авахаа болол тэгээ уус өөр шийдэл олж байгаа юм ингээл яг уу яасан штэ үнэтэй олж эхэлсэн штэ. Тэр мөр нь яг амьдрал дээр амар нэмэгдэж байна. Тэгээ 100 евро биш болцсон байна. Яа яста дэлгүүр ороод зүгээр нэг хэдийм аваад одоо нэг Монгол хүмүүс тийж ярьдаг штэ 1100 төгрөг 100 биш болцсон байна. Одоо зүгээр хүнс төлөвлөх 500 600 төгрөг болвол зүгээр л доороо гарч ийн гэдэг тэгдэгсэн. Тэр бол одоо ингээд яг амьдрал дээр Германд бас мэдэгдэж байна. Юм амар үнэтэй болцсон. Тэгэл гисэн мисэн бодож байхдаа би ингэж бодлоо.
Яг нэг ийм мөчөд нэг юм юу гарч ирэх юм заяа. Хөөе би ганцаараа биш байсан бол тий хэрвээ хин нэгэнтэй ингээд одоо хамт байж мэддэг ч юм уу. Яг чиний хэлдгээр тий ингээд нэг 50-тай хувааж мод байсан ч юм уу тий. Тийм байсан бол би чи ингээд бараг 1800 евро 2 уугаал 900 төлөх байсан биш тий гэдэг ч юм уу. Тэгэж бодчих. Чи одоо хинтэй гэж хаах юм тий найз минь. Тэгээ ингээд би тэгэж бодцсон байж байгаа байхгүй тэгсэн чи өнөөдөр миний ингээд ажлын ширээн дээр өнөөдөр өглөөрөдсөн чинь юм цавар шиг юм болчихсон байхгүй юу. Тайхад нь одоо хаа хин юу цав асгach байдаг гэж мэгэл тэр хариуллаа тэгсэн. Нэг хүүхэн ажуугаар явж исэн. Өө шил арчдаг юу байдэн штэ. Шингэн байгаа штэ нэг класс гайнига. Тэрийг яаж байгаа жоохон үрчгэн бол наа чи бараг арилчих хаад байдаг гэж мэгэл надад тэр мэрийг авчиж өгөл бит хоёр нь ширээмэрэн дээр юм өрцөн сууж исэн байхгүй юу. За яана яасан чинь арилдгаа нөгөөх нь тэгэл ямар сайн юм бэ хоёлаа яах юм ах гэдэгцээжсэн чинь манай дарга минь өөрөө найжгаар явжсэн. Юу жаад хоёр гэлдэг байхгүй юу. Харин нэг юм асгарсан тэг нөгөөдгөө яаж чаддгүй юм адгүй гэсэн чи амар инээснэ. Бензин гай нэг ачуулв за нэг тийм нэртэй заа нэг шингэн заяа. Тийм юм амар юм гаргаж өрөөнөөсөө амар авчирснаа. Энэгээр арчаал үз. Нэг арчаал алга болно гэж үгээд гэдэг байхгүй тэгэл би. Сайн нөгөө нэг ширмэл арчдаг юм арилахгүй багч наадахаар ч яаж арилах юм арилах тийм тэр баг дотроо ингээд амар инээдтэй бодцсон. За юу ч гэсэн тэгэл үзье гэж үгээлэж байлаа. Тэгэл нөгөөтгөө надад өгөхөр зэрэг би ингээд задлах гэсэн задлж чаддаггүй. Нэгнээсээ би задлж чадахгүйсэн заяа. Амар чанга таглаад байсан юм яасан тэр би чадахгүй байна гэл тэгсний дараа амар инээснэ. Зайлаа өдөр би задлаад гэлдэг чи. Тэгэл задлал тэгс чи би ингээд нэг юм амар хүчин мөхсай эм тэрш санацаа. Тэрнээс би чинь зүгээр ямар л нэг таг магийг өөрөө онгоолж монголж тэгээд ээждэг ш. Тэгсний би амар хүчин мөхс юм болсон юм санагдал. Тэгэл нөгөөдгөө задлуулж авчаал ширнийхээ тэр нэг цавтай хэсэг дээр ингээд жоохон түрхээл тэгэл нэг арчсан чинь нэр алгуулцсан юм. Тийм үү? Тий. Тэгэл бүр яг зүгээр л алгуулцсан. Тэгээд тэгсэн чинь би вау энэ одоо яадаг гэдэг гайхамшиггүй. Яагаад би өдөр таслахтаа баг ийм бензинтэй юм байдаг гэдэг мэдээгүй юмжсэн байна маа гэж үгээл тэгсэн чинь маа дараа хаяа бас эрэгтэй хүмүүс амьдрал тэр болж байгаа гэдэг байхгүй. Наа. Тэгсэн чинь би амар ингэснэ. Яа бас хэрэг уйлахгүй байна гэж үгээл. Тэгэж би амар сүүлийн хэдэн юунуудад амар бодсон юм байна. Хөөе нэрээ тий амьдрал чинь юмтай болоо гэдэг. Тийм ганцаараа биш ер нь хоёулаа дуудлах ер нь амарх юм биш үү. Интерментэр гэж бодлоо. За нэг юмтай болохгүй л байгаа юм шүү надад. Болё доо. Цаанаас дурхан тэнгэр дахин өгч байна. Ариуна одоо болно. Чам 1800 евро өгөөд. Энэ 1800 еврого чам шууд бодогдуулахаар мөнгө явуулсан юм шүү. Йоо бас гараад жилээ шүү нэрээ нэг дор 1800 явах. Хоош төлж болохгүй юу? Бараг болно доо. Өнгөрсөн жил би нөгөө нэг юундаа хувааж төлсөн. Байрныхаа эзэнд би энэ цуулж муулж өгье шүү чадахгүй тэгж мэгж өгсөн. Энэ жил тэгээ одоо айл болох нэг удаахгүй л өхийг хичээндээ одоо яаж хийж байгаа л. Тэгтээ ямар юм 1800 бурхан минь. Тэрийг нэг шалгуулах юм уу? Өө харин би өнгөрсөн жил манай байрныхаа тэр чигээрээ өөрөө шоконд ороод тэгээ шалгуулсан. Шалгуулсан чинь угаасаа л юм гарч ийнө гэж цанаас нь гүйцэтгэжл. Ямар. За би тэгвэл бараг нүүх юм байна гэж. 1800-ийн төлбөр гарч ирээ. Тэгэхээр чи юу гэсэн юм бэ? Сарын мэдээж бүр амар болно гэсэн юм шүү. Тийм миний сарын төлбөр одоо дахиад 100-аар нэмэгдсэн. Би нэг 20 евро нэмэгдсэн чинь боож өгчгөө урлаа өгч гэдсэн юм чи. Нөгөө тэгэхээр бүр аргагүй юм байна. За тэгээ учир нь алдах үсттэй. Тэр чиний яг яасан чинь юу санаанд орлоо? Би одоо энэ 7 хоног жингоо түрүү 7 хоног жингоо битүү сургалтын цугаа. Яасан бэ гэсэн чинь нэг нь болохоор юуны сургалтын цаасаа одоо нөгөө нэг цагаачаар ирж байгаа хүмүүсийн тийм сургалтын цугаа. Тэгээ Германд хуулиа шинжлэх чаа гинэ 6 сарын 12-ноос шинжилсэн тийм хууль гарч байгаа гэдэг. Тэгээ ер нь бол бүх юм амар чанга болгож байгаа юм байна. Тэгээд чанга болохын дээрээс ингээд одоо байгаа одоо хүмүүс ингээд одоо буцаар их орлон буцаар ингээд ер нь бүх юм ингээд амар чанга болж байгаа гинэ. Бүр ингээд хуулийн төсөл гэсэн чинь ахиад нэг юм шин ном шиг юм гарсан байвал яг уу. Тэгээд тэр цагаачтай хуулиасаа гадна дахиад тэр ном өөр нэг номыг ингээд давхар унших хэрэгтэй заяа. Тэгжээж баг ингээд нэг юм хуулийн нэмэлт өөрчлөлтүүд орсон гэд. Тэгээ ер нь би хэцүү болж байгаа мэн гэж бодсон наашаага энд амьдрах ер нь наашаага ирэх мэрэх. Тэгээ энд амьдарч байгаа хүмүүс ингээд хууль бусаар наашаа орж ирсэн байх юм бол нэг юм төв барьж байгаа гинэ тэрний гэхдээ нэг юм жоохон шорон шиг заяа айгу амар. Тэгээ би бүр хизээж германс юм болно гэж бодог байсан чинь ингээд бүр юм шорон шиг тийм юм барьж байгаа гинэ тэгэнгүүтээ тэрэндээ одоо нутаг буцаахж байгаа хүмүүсээ байлгах юм гин заяа. Тэгээ тэрийг ингээд дотор нь хийдэд хуваах юм гинэ одоо ингээд энэ гим тэрийг хийсэн месэн гин болохоор тэр газараас бүр юм гарахгүй одоо бүр ингээд 20
24 цагийн хамгаалалтаа чах юм. Тэнгүүдээ ингээд хүүхд мөхтөө хүмүүс бас тэнцэн байлгах. Нэг хүүхдүүдтэйг ярьж мэрэд гэтээ одоо ингээд нутаг руу буцаанаа энэ одоо ямар ч юм үнэлэхгүй гэсэн тохиолдолд тэнцэн байлгаж байгаа. Тэгээд тийш буцаах чагнаа. Тэгээд тэрнээс олж ер нь бол Германд бүү болж байгаа юм. Тэгээд дээрэс нь манай Мюнхенд 2028 онд гэсэн үү гадаадыг буцаах тийм одоо нөгөө цагаачдыг буцаах тийм юу баригдах чагны одоо терминал баригдах байгаа гэх. Тэрнээс бол гадаа мадаа чагсаал болоо. Би тэр чагсаал мэгсаалтанд яваад станерт ер нь бол айгүй юм үзэж байна. Тэгээ би за ер нь бол ингээд ер нь наашаа эдийн засагч тэр гуйл муйлж гэсэн тэр ер нь жоохон онцгүй болж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд би нэг тэр сургалтанд суусан чинь ингээд янз бүрийн юунаас ирсэн юмсаа байхгүй юу? Газар ажилтдаг. Тэгээд нэг сургуульд ажилладаг гэсэн хүүхэн. Ажилтдаг хүүхэн түрүү 7 хоногт хоёр ингээд герман хүүхэд нь хоёр хүүхэд нь герман төрсөн. Тийм айлыг гэрлэн буцаацсан байвал яг уу яаж юм бол аав нь яасан гэлээ одоо нөгөө гэмт хэрэг толбогдсон болбогдсон гэд тэгээ герман хүүхдийг ер нь бол тийм буцаах үнэлэхгүй байхгүй юу яг германы иргэншилтэй болсон гэсэн чинь тийм гэр бүлийг буцаацсан гэд тэгээ ер нь бол жоохон сонирн болж байгаа юм байна гэж бодсон бэ тэгээ за болдог бол өөр газар амьдрах юмсан гэ тэгээ нэлээд жоохон Шотландыг сонирхоод тэгээд ер нь тийшээ явмаар санагдаад ер нь тэнд амьдрмаар байна гэж яа тэгэж бодоод байж байна. Хөөе энэ сая юм өндөр бас нэг тийм яригдж байгаа юм билж тээ арай баталдаг байгаа ч гэсэн 40 хүртэлх насны герман гişэлтэй эрэгтэй хүмүүс хичнээн хугацаагаас дээш сараас гэчүү 3 сараас дээш хугацаа германаас өөр газар байхаар болох юм бол заавал харьяа газартаа мэдэгдэж тэм чөлөөмөлөө авч баг германаас гаж мартаг болох гэдэг юм ааш. Тийм яригдсан ч л идэж бас бүү юм бодод л штэ энэ юу болоод. Тэгсэн. Эднэр ч ер нь нэг жоохон сонирн байгаад байгаа. Нэг тийм яриадсан. Нэг сарын 1-ээс ер нь бол хэрэгжиж эхэлж байгаа гэсэн байгаа. Гэтэ яг нөгөө нэг амьдрал дээр яг хэрэгжээгүй. Одоогоор яг яаж яхаа учир нь болохгүй юм шиг үлээ. Нөгөө хүмүүс энэ дээр залуучууд нь боож өгөх гээд ер нь бол боож өгөх шүү дээ. Ямар ч юм амьдралаараа чи энэ услыг орхиж болохгүй гэдэг. Тэгээ дээр үеийнхаа хуулиндаа ер нь бол тийм байдаг гэсэн гинэ. Тэгээд тэрийгэ буцаж сэргээж байгаа мó эсвэл нөгөө мартцсан байсан юм яаж байгаа мó нэг одоо жоохон цаг үеийн нөхцөл байдлаас олж тэгж байгаа юм гэж. Гэт нэг цаг тэгсэн мэс тэгээ би тэгэл таньдаг мэндэг баахан хитэн германчууд ч боож өгч гээл. Станера хуцлаа л ш тэхээс нүмэн баг энэ бусаас зайлнаа байлна гэсэн гарууд л явчихсан. Хаагүйг хүмүүс тэгээд ах шиг ш. Харин тий. Гараа явцсан нэгнүүд хохин мохин дөргиж мгээл. Харин тий. Сольж мэлдэг. Бид нар л үлдэх юм шүү явж германчууд нь бөгж явцсан тэгсэн чи манус нөө. Тэгээжсэн чи бас нэг сургалтанд зуусан заяа. За энэс та нэр амар сургалтын амар мэдээлэлтэй подкаст болох тэний подкаст шүү. Ухаантай. Тэгсэн чи яасан бэ гэсэн чи саяхан нэг юм хэрэг болсон байхгүй юу? Саяхан ч гэж 2 жилийн өмнө ер нь бол энэ хэрэг болсон. Тэг хэдэн 7 хоногоос ер нь жоох ингээд одоо бүх зурагт мурагтаар одоо интернетээр цацагдаад байгаа нь яасан бэ гэсэн чинь нэг хүүхний одоо энэ кино жүжигч нэг герман хүүхний өөрийнх нь одоо порно бичлэг ч юм уу тийм ингээд шалтан нүцгэн зураг мөр ингээд таньдаг хүндөр ингээд очиод исэн гинэ. Одоо ингээд ажлынхан газрын хүмүүл ингээд одоо алт жоох ингээд маягсан мессежэсчтэй тэгэл ингээд хагас нүцгэн зураг мөр нь очиод тэгээ нөгөө хүн чинь ингээд гайхаад өөрөө тийм зураг явуулаагүйсэн чинь тэгэл тийм бичлэг ингээд очиод исэн байл та. Тэгээ нөгөө хүн чинь ингээд гайхаад бөө юм бололоо тэгээ хэдэн жил болсон гэлээ нэлээ олон жил тэрнийхээ төлөө ингээд тэмцсэн байл та. Одоо цагтаа магтаад очиод тэгээ ерөөсөө тэрийг ингээд хин гэдгийг нь олохгүй. Тэгээ яжсэн чинь явж нөгөөдх нь нөхөр нь олж таарсан заяа. Oh my god. Өөрийнх нь чихэн нөхөр нь олж таарад бүр хэдэн жил хажууд нь эхнэрийгээ яаж зовж байгааг мэдзээр яж заяа. Ингээд юу яатсан. Тэрийг нь харсан мөртлөө ингээд бүгдийг өнгөрүүлсэн заяа. Тэгж таашаал авч байгаа юм тий. Тийм тэгж таашаал авсан байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хүн чинь ингээд боо юм болоод герман тэрийг ингээд одоо нөгөө цагдаа дээр очиж яа гэсэн чинь германы хуулийн жоох айгу сони юм байна. Тэнгүүд нөгөө хүн чинь Испани яваад Испанд очиж юу яасан гинэ одоо өргөдөл гэдэг юм юу гэдэг лээ. За. Гомдол гаргасан байж. Тийм гомдол гаргаа боо юм болоод тэгээд байсан чинь германд ирэнгүүд герман одоо нөхрөөгөө ингэж зарлчихж байгаа шүү дээ. Ингээ манай нөхөр байсан байна гэд. Тэнгүүд ингээ германы юугаар бөө юм болоо. Тэгээ би тэрний сургалтын цуваа ямар сургалтай гэхээр одоо тийм бид нар чинь ингээ хоёлаа чинь ингээ аягүй их нөгөө эргэтэн мэрэгтний зураг мөрөг авдаг шүү дээ. Хүмүүсээс тэгээд тэр ер нь одоо яг тэр хуулийн хувьд хэрвээ тийм үед ингээд одоо хүүхэд мөгт чинь эсвэл насан туршийн хүмүүс тийм зураг авсан тохиол яах ёстой вэ гэдэг ч юм уу эсвэл
одоо нөгөө deep fake гэлөө одоо юугаар яаж байгаа AI гэж байгаа. тэр чүүлээ Химэл оюухан. тийм химэл оюуханаар хийж байгаа тийм бичлэг зураг мураг ингээд тэрнтэй ингээд хэрхэн тэмцэх вэ? Тим тохиолдол яах ёстой вэ? Одоо ер нэг ийм иймэрхүү юм хэрхэн body shaming гэдэг ч юм гээл бүр амар тийм төгсгөн амар олон нэг юм баахан тийм сэдвийн өрөөнд яасан сургалтын цуулаа. Тэгээд би юу гэж бодсон мэ гэсэн чинь яана хоёулагийн тийм бичлэгтэй хоёулаг ер нь янз бүрийн зураг байхаа штэ. Тэгээд тийм янз бүрийн бичлэгтэй юм явж явах үү гэж би бас бодлоо. Тэр юу ах уу? Айгу ойрхон бах уу? Харин тий. Ер нь бол тэгээд одоо аль бичлэг яг AI одоо энэ AI-аар хийсэн бичлэг хэсгийг бол энгийнүүдээр хараад ер нь ялахад айгу хэцүү болчихлоо шүү дээ. Яг үнэхээр бүр нарийн л одоо ингээл харж иж энэ AI байна гэж хэлж болохоос сүүлийн үеийн AI-уд химэл оюуханаар хийсэн бичлэгүүд зургууд бол айгу ялахад бүр айгу хэцүү болчихлоо шүү дээ. Харин би тэгээд тэр сургалтын цугаал яг энэ юг ойлгосон заяа ер нь амар хэцүү болж байгаа юм те ингээд яг ямар бичлэг үнэхээр би хийгээ явуулсан бай тий ямар зураг яг миний зураг вэ гэдгийг ингээд бүр хүн мэдхээргүй болж байгаа юм байна да. Тэгээ дараа нь энэний одоо гарах үр дагавартай нь яаж тэмцэх юм болоо гэж бодсон. За одоо зөвхөн ингээл янз бүрийн секс бичлэгч тэрнээс гадна өөр бичлэг бас явуулж болно шүү дээ. Тий ингээл миний толгойг оруулаад юу ч хийсэн байж болно шүү. Тэнгүү тэрэнд итгэдэг ч юм уу тий тэрнээс хэрхэн ингээд ер нь өөрийгөө хамгаалах хэрэгтэй вэ гэж бодсон чинь надаа ингээд бүр айгу амар санагдсан. За ёо бурхан минь гэж бодсон. Тэгсэн чинь Германд ингээд тэрнийг өөр улсад орнуудад ингээд хоригдсан байна л да одоо юугаар хийсэн AI-аар хийсэн зураг мургийг юм бол тийм хуулийн төсөл байдаг гинэ дөнгөж ингээд гарч ахт нь тэнгууд Германд ингээд байдгүй за германчууд ингээд айгу удаан боддог хүмүүс гинэ айгу одоо л ингээд яг юм гаргасан шийдвэр мэдвэр олоогүй байгаа гэсэн заяа тэгээд яг нэг тиймэрхүү сургалтанд суусан чи би за нэрээ тийм байж болох юм тиймэрхүү юм бас аюултай юм байна гэж бодсон тэгээд тийм болохоор ерөөсөө хүмүүсийг явуулж байгаа янз бүрийн зураг бичлэг нь итгэж болохгүй шүү гэж хэлмээр санагдсан би тэгээд ёо амар гад тий. Харин тийм ээ. Юм болгон тэгээ сайн тал бол муу тал байх юм дөө тий. Юм одоо ингээл амжилттай өгж байгаа хэрээр нөгөө талнаас худалгуурмаг байдлаар тэрийг ашиглах. Ямар нэгэн зорилготой юм байж болно шүү дээ. Хорлчий гэсэн бодолж иж болно. Мөнгө олчий гэсэн бодолж иж болно. Тэгэл өөрөөсөөхөөр ашиглал тэгэл. Тэрийг одоо гэсэл дүрм журм гаргаж хуйлж болохгүй бол тэгэл бас л айгүй хэцүү нөхцөл байдал үүсгэх гэж бодож байна. Тэгээ яасан бэ гэсэн чинь байна шүү дээ. Хастан нэрээ амар сони юм хуваалцах гэдэг ш. Хүн ингээд савнд хэрвээ байж байгаа. Одоо ингээд нэг хүн миний зургийг авах юм болно шүү дээ тий. Шалтан байж хахад тэр ингээд хуулиар хориглоогүй ингээд байдаг гинэ. Ээж яагаад вэ? Тэр чинь нөгөө зураг мураг авчлахгүй энэ төр гэдэг сануулга байдаг. Тэр мөч нөлөөлөхгүй юм уу? Үгүй тэр хэрэг сануулгагүй тийм газар байх юм бол тэр сануулгыг зөвхөн тэр нөгөө нэг одоо гаргаж байгаа савны газар мазар л өөрөө тэгэж бичиж тийм сануулга байгаа учраас ингэж хориг тавих ёстой гинэ. Тэрнээс ш ингээд хүн ингээд зургийг ч аваад ингээд утсан дээрээ хадгалсан тийм их хэрэг болсон гинэ. Утсан дээрээ хадгалсан байсан чинь ингээд яагаад ийм савнд байгаа миний зургийг авч байгаа юм бэ гэд юун дээр цагдаа дээр утсан чинь энэ ингээд Германд хуулиар ингээд яагаагүй хориглоогүй гэсэн амар газ. Би юу ямар сонирс төгөлдөө хүмүүс нөгөө нэг юбгний доотлохыг ингээд хүмүүс ч нөгөө зураг мургийг аваад upsquirting интерметр гэдэг юу лээ. Гэлж тафач. Торгуул моргуултай. Тийм торгуул моргуултай болцсон байжж бүр шалдан зургийг маань авцсан байхад ямар ч хориггүй ч шиг би бүр ёо арай гэж бодсон. Герман юм юу болоод байна? Одоо хоёлоос тайм. Нэг сүртэй. Сүлтэй. Тиймэрхүү сонин чирж олж ирлээ дээ би. За одоо сайхан юм ярэ. Одоо хоёлаа найзыгаа хүнтэй суухаас өмнө ганц бие үдшлийн хамтдаа хийлсэн сонин сайхнаасаа ярьцгаая. Би анхудаа тийм явчихсан надад амар гоёсэн. Заяа олон өмнө одоо нэлээ явцсан ах. Тэг би ч өмнө нь яг тэгэлж бүр юм зүүж мүүж яаж маж юус явж байгааг болохоор зэрэг сая явсан чи ингээл гадар модор ингээл бөөнөр явж байгаа машин шин сигнал даал тэгэл эсвэл хажуугаар өнгөрч байгаа хүмүүс өө баяр хүргэе сайхан баярлцгаарай энэ тэг нэг юм яг тийм тууз мууд зүтсэн явж байхдаа бол айгу тийм чанга те тийм дураараа хашгирч ойрлж бардаг гудамж будамжаараа гэж явж ивэл баг хүмүүс нэл өдөр гэхийв шиг тийм амир нэг юм хашгирч болно ойрлж болно дураараа байж болно гэсэн нэг юм пайз өгсөн юм шиг тийм мэдрэмжтэй явсан. Тэгээд айгу надад бол айгу таалагдсан яг тийм хүүе найзууд маань хурдан хүнтэй сууж би ийм партинд олоо одоо явах юмсаа гэж бодсон. Тэгэл хөө наачгаад хин би одоо гэс хүнтэй суугаач. Интергэмэр бид нар болгон сүлээ өгөө явсан байгаа гэж. Харин тийм амар гойс надад тийм нэг юм би өмнө нэг юм явсан шүү дээ. Тэгээд яг өөрөө зохион байгуулж байгуулад тийм ганц би найзынхаа сүүлийн одоо ганц би байх үеийнх нь үдшилхийг
яасан чинь тийч нөгөө нэг баахан таньдаггүй хүмүүс байсан болохоор тийм айгүй онцгүй байсан гэдэг юм уу. За онцгүй гэж хэлэх цааш нэг юм ингээл ер нь 15 байсан баха ингээл бөөн холилдсан тал талаас ирсэн байсан болохоор яг нэг юм айгүй гоё моментууд айгүй цөөхөн байсан ингээл 1 3 тэнтэнэ ярьдаг ч юм уу 5 тэнтэнэ ярьдаг ч юм уу тэнгууд ингээл 15 оны чинь 15 оны санааг нийлүүлэх гэж ингээл завдаг мавдаг ч юм уу тийм ингээл нэг юм ерөөсөө гоё юм enjoyд чадахгүй байсан. Тэгээ сая болохоор яг нэг юм долуулаа. Тэгээд би нэг юм мэддэг айгүй олон жил ингээ найзалцсан тий. Заримдаа яг олон жил найзлаагүй байсан ч гэсэн ер нь ингээл нэг юм 3 4 жил ер нь найзалцсан хүмүүс байсан болохоор ингээд за эдгээр нэг ийм ааштай хүмүүс шүү, ийм ааштай хүүхнүүд шүү гэдэг ч юм уу нэг юм тэрийгэ мэдсэн ярих түүхтэй чи тэгэхэд тэгсэн бидтэй гэдэг ч юм уу. Яг тийм байсан болохоор надад илүү гоё юм нандин байсан ингээл яг нэг юм 10 жилдээ очсон юм шиг тий. Нэг найзандаа очиод нэг шимжэнгөө юм ярьж хондог интермедэр байдаг гэсэн да. Яг тэр үе шиг санагдаад айгүй гоё байсан. Тэгээ би тэрнгээр ялгаатай юм байна да. Ер нь нэг иймэрхүү парти мартин яхаар бол яг нэг юм зуц хүмүүс авч явахгүй болол авч тэггүй бол юм тал талын хүмүүс бол стас тань юм билээ. Тэгээд айгүй гоё болсон. Өстой гоё өс тээ. Хүү гэхдээ хараа одоо жишээлбэл чам шиг ч юм уу те ингээд нэг олон толгой найзтай те ингээд тийм хүмүүс тэг одоо ингээд групп болгонтойгоо хийлтэй биш яг тэгж нөгөө чиний явсан парти шиг 15 танихгүй хоорондоо найзалж нэг 2 хоног өнгөрөх өстой тийм угаасаа байдал үүсгэнэ шүү дээ те. Тэр тийм байдал үүсэхгүй бол яах юм өмнө найзуудтайгаа танилцуулсан байх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо ингээд яг түрүүн би нээсэн чинь ингээд групп болгонтойгоо тустай ингээд олон партид явах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй юм бол ядарч өгөх штеп. Мэдгүй яг бөөндө хийж болох юм байвал зүгээр хаа гэж би бол бодож байна юм юу ч гэдэг. Бөөндөө 15-аа нэг юм 100 болох. Тэгээ 2 өдөр мөдрөөр бол явмааргүй мэн гэж бодсон тийм болуулаа. Нэг ганц өдрийн ч юм уу те өглөөнөөс орой болтол ч юм уу тэгж гоё яваал тэгэл дуустдаг ч юм уу эсвэл нэрнгээсээ тос соснд бүгдэнтэй хийдэг ч юм уу эсвэл бүр яг 100 гэсэн хоёр найзтайгаа хийдэг ч юм уу тийм байрлалууд дээр юм байна гэж бодсон. Тэггүй бол яг тийм олоолаа болохоор нэг юм дараа нь тийм дурсах момент нь юм илүү бага юм шиг санагдсан. Яа гоё байсан шүү гэж яриад тэр миний гоё байсан шүү гэрнээс нэг юм нандин байдаг да. Зүгүүлээ найзуудаараа хахаар тэр нь илүү байх. Мэдгүй гэж л бодож ш гэхдээ яах юм аа. Тийм ээ тий. Чи хийх юм уу тийм юм? Хүнтэй сухаараа миний найз. Гү нэсэн тийм ихгүй. Би хүнтэй сухаар бол хорим гэж том юм чи хийхгүйгээс хойлох нь очоод Юу яриад ан гэрч хэрэгтэй ш. Намайг аваа авчиж. Хасрыг болохгүй л үү. Мэдгүй би ингээд нэг амар хорим гэж сүртэй юм болно гэж угаасаа төсөөлөгддөггүй болохоор зэрэг тэгээд үнэхээр л зүгээр бит хоёр л биендээ зориулж амтангаар өгч байгаа тийм л процесс болохоор зэрэг хойлохтой чи хийцэн дээр ахал гэж боддог. Чи мэдгүй тэгээд одоо яг натур дээр юу болох юм байгаа даа найзаа гэсэн явж байгаа ч. Яа тийм штэ. Чи яхан тийм их юм уу? Таяр. Бит хоёроо надаас нэр асуусан заяа. Би тэгээд вирусыг хариулж чадаагүй би яг тэр яг ингэж хийх хэсэгтээ ингэ ерөөсөө эргэлзээд байгаа заяа. Тэг би хийхэр бол тийм амар том хийхгүй мэн гэж бодсон. Яг юм саяны хийдэг шигтэй ингээл нэг юм нам гөмхөн гой газар юм хөдөө мөдөө байгаль газартаа очиж нуур муурын эрэг мэргээр тойрж байгаа төсөл юм вэлнес амралтын газар очиж пүүл мүүлэн твтж байгаа л тэгэл эрдэг мэрдэг ч юм уу эсвэл бүр юм галзуу бүр ингээд хол мол явдаг ч юм уу те Америк метр явж бүр заз шооддаг ч юм уу нэг бол тэгэж ин нэг бол бүр юм нам гүм хийн тэгэл болоо эсвэл бүр хийхгүй хайг бол эм орол гэж гэсэн чинь бүр хийхгүй гэсэн чинь тэрийг би шийддэггүй гинэ за хин шийдхий найзууд нь шийддэг гинэ за тийм харин тийм болохоор манай найзуудаа намайг сонсч байвал тийм л вариантууд байж шүү надаа. Эрна. Ер нь бол хулгайч малгаалдаг юм байна штэ. Ер нь яс ч юм нь бол тэ өөрөө мэдэхгүй байж хатан тэ. Тэгдэм билэг гинтийн билэг барай. Тэгснэ зарим хүмүүсээ бол ингээд нүд мүдэнд боогоод хаашаа явж байгаа ч мэддэггүй баг онгоцон цулгаа аваад. Мөө за гайхалтай. Харин тийм. Сая эдэд бол нэг хөөрхөн тим юм тийсэн штэ. Нэг юм гоё Gatsby party гэж өөртөө юм тийм гоё. Тим стилээ хоцсон юмс ч юмсан. Тэгээд одоо ингэ харсан чинь нэг олон сайхан зураг авч имжээгүй байна бас. Тэгээд тухайн үед айгүйх зураг аваалах шиг байсан. Тэгээд яг ингэ харсан чинь өнгөл болоо илүү гээд нэг юм амар гоё кино мэн хажууд баг ингээд хийгээд хүнхээр хийхээр бол те ингээд бүр яг юм хийж байгаа үедээ бол хажуудаа баг зурлаач мурлаач те кино баг маг хажууд зураг аваа явж юмар тийм байт юм яа те ер нь тийм хүнтэй болт юм уу тий найзуудтайгаа бас дахин танилцсан өдрүүд байсан тэгээд айгуу гоё зохион байгуулсан хүмүүс нэг айгуу гоё зохион байгуулсан манай заяа нараа гэд хоёр найз маань
айгуу гой зохион байгуулсан. Тэгэл бүх юмудаа ингээл за та нар төлөхгүй одоо ингээд бид нар төлнө тэгээ сүүлд нь хуваана гэд. Яа тэгээд тэр нүгээс амар амарт ингээл ерөөсөө одоо юу төлөвлөлээ мэлээ тэргээс заахгүйгээр сүүлд нь тэгэл бөөнөрөө сайхан гаргаж ирж байгаа л хүнийхээ доод хуваагаал тэгэл тэгж мэхэд амар юм бэлээ шүү хүмүүсээ. Тэгж мэгээд айгуу гой тоглоом зохион байгуулсан. Айгуу гой байр маягаа хүртэл ингээл гой чимгэлж бэмгэлсэн. Ер нь тэгэл амар гоёсан. Тийм болохоор хүмүүс минь хурдан хөрмөө хийгээрээ уянга энэ партинд ямар шүү гэж бид нар партид ямар шүү уянга нара ёо. За тэгээ дараачих нь манай бас заяа байх болтгой тий. Хурдан одоо ингээд заяагийн байшлал партинд явж ийн гэдэг бас нэг тийм бичлэг хиймээр л тийм баха. Гэж. Ёо тэгээ би тэр залуус асуусан хгүй чи хормын тухай юу гэж боддог гэгээд ер нь хормын гэж боддог юм гэсэн чинь хормын гэж боддог гэсэн заяа. Тэгээд айгу том хормын гэж боддог гэсэн. Тэгээ яана. Гэтэ германчуудын ярьж байгаа том хормын монголчуудын том хормын ажид зүгээр юу ах уу? Тийм ээ гэж байгаа уу? 50 хүнтэй гэж нөгөөдг нь. Яа би болохоор том хормын гингүүдний 300 хүнтэй бодоод байгаа шүү дээ. Хорд харанга бүгд ирж мэрсэн дээ. За болио. Ядранаас. 10 дуучин авчрахгүй болохгүй ш нэ за. Хин нэнийга тэрний өрөөндөө тэр хэлсэн тэр авчихгүй болохгүй энэ гэдэг юм шүү дээ Монголд ч байгаа тий. Тэгээд 3 хувцална амар. Тэгвэл ямар ч гэсэн манай залуу бол 20 мэг сонирхолтой гэсэн. Тэгээд тийм болохоор айгүй болол бит 2 20 мэг их юм болол 20 хийх л юм шиг байна. Өсөлтөө. Бүр манай залуу малуу дээр тавьчихжээ. Одоо бидний залуу болох нь одоо бид нар чинь ингээд бүр ингээд хөөе за юу болж чинь гэх ингээд сураг ажиг тавиад ингээд байж идэг те. Харин яг тийх гээд байна гэж нэг л өдөр инстаграмд зураг оруулнаа гэж. Нөгөө нэг гар марын нэхлэг гаргаж магадгүй гэдэг чинь тийм шат дамжлагтай байлаа. Тэгээд мөр зүг гаргаж эхлээс сахлын гаргана. Яа сэлэтэ. Найз нь 100 юу ан гэж бодоод өнөөдөр нэлээд байр маяра хайлаа. Би Номонгой бит хоёр энэ жил чи Монгол явахгүй болохоор зэрэг 100-ны хамралтаар өөр газар очиж амьдарч үзээгээд байгаа штэ. Тэгээд бит хоёрын одоо Францын урд хэсгийн далайн тэр авцаа хоёлаа нэг тийм жуулчны биш одоо тийм тосгон мосгонд ч юм уу те нэг юм одоо Парис ч юм уу те нэг юм жуулчд айгүй ихтэй ингээл ерөөс хаасайгүй ингээл гадаадд байж идэг тийм газар биш яг тийм локал Франц тосгонд хоёлоо бүр байж үзье гэж Монгол хоёр яриад ямар гоё. Тэгээд өнөөдөр нэлээ хайж аваад ерөн газар мазраа олоод яаж магаад одоо маргааш нэг юутай видео колл гэж тэр нөгөө байр надаа төрөөслөх гэж байгаа юм дуцаар ярих хэвээр тэгж мэгж яах хэвээр. Тэгээд booking.com те Airbnb-ээс харсан чинь ингээд айгүй үнэтэй заяа. Яг одоо тэр вебсайтууд дээр байгаа юмд ч угаасаа амар юу яадаг штэ. Вебсайт нь өөртөө бас хувь авч байгаа. Тэг дээр нэмээд яг 8 сар март чинь бит хоёр явахаар ч угаасаа амар яг high season те. Ингээл бүх жуулч маш тийш явж байгаа болохоор зэрэг айгүй үнэтэй гарч ирээд заахгүй юу. Ёо ямар сони юм бэ. Яаж 3000 тэнэг сар болоход би зөвхөн байрнаа төлчихээ. Тэр чинь дээрээс нэмээд бас оноо монооны зардал орно. Тийшээ ирж очих зардал орно. Очоод идэж жоохны зардал орно. Ёо энэ бүр 5-г дийлдэхгүй 5-6 мянгаас найшгүй байна. Тэрний орд Монгол яваад ирэмээр энэ гэж мэгээд бодсон байхгүй юу. Тэгж мэгж жагаад би гинт мэрэгэн санаа төрөөд дандаа мэрэгэн санаа олдгоо хүмүүс амар баярлж байгаа хаа энэ чинь сонсоод Улсын хөрний асуудлыг надад даатгаа. Би бараг шийдчих юм шүү. Ийм асуудлаар ариуна яах вэ гэдэг төрлөө. Тэгээд би тэгж жагаад гинт нэг мэрэгэн санаа болоод Queen-ээрээ эн чинь ер нь Мюнхенд хэрвээ хүн ирэх юм бол те Airbnb-ээс эсвэл нөгөө Booking.com-ээс авсны оронд яг тийм одоо тий локал тийм сайтууд байдаг штэ те байр маяг хайж байдаг тийм сайтуудаас ч юм эсвэл Facebook group дээрээс л хайх юм бэ штэ гэж би бодоод заяа. Тэрийг эсгцүүлж бодонгууд Queen-ээр энэ тасхан ч гэсэн ер нь юу байж л таараа штэ те Facebook group төлөөж таараа штэ мараа штэ энэ гэж бодоод би нөгөө тэгээ хайж олоод ястаа нэг хөрхөн 3000 үнэтэй гүр байж идэг юм да. За нөгөөх рүүгээр ороод гэсэн чи айгүй хордог хүсмэслэлт юм авчлаа. За нэг англиар бичдэг юм уу гэдгсэн англиар бичих юм бол яг намайг жуулчин гэж мэдчих юм байна. Тэгээ тийм чинь би яг өөртөө нь хэлээр бичнэ. Хөөрхийн нөгөө нэг юм ууга тэг мэддэг хэд одоо эн чинь хараа би ингэж яг өөрөө бичсэн гэсэн үг шүү дээ тий. Чачи би тийм мэддэг нийлж бичиж байгаа. Гэхдээ энд нэг юм онцлог байна. Бас нэг юм хэлнийхэн зах цухаас нэгэд нэг жоохон ингэж гадарлаад эхлэнгүүд ингэж
чачи биш надад нэг юм бичих гэж байгаа шүү дээ. Тэрийг харчаад энэ буруу биш ингэж бичихгүй ч юм уу те. Энийг ингэж солимоор байна. Тэнтэр мэдэр гэдэг болчтой юм хэдийгээр би тэрийг одоо бүр мэдээгүй ч гэсэн те. Тэгэж мингүүтээ нөгөө чатитайгаа нийлж байгаа чааваас нэг юм зар бичлээ бит хоёр. Тэгээд нөгөө групп дээрээ тавилаа. За ямар лаг юм бэ? За хүмүүс хөрхий яаж маач юм. Тий лайк магт орж мөрөл тэгэл зарим нэг нь мессеж чичээл ер нь яг аль хавцаа яаж байгаа тий яг нөгөө 70 дээр яаж байгаа юм уу эсвэл хотын төмөвд яаж байгаа юм гэсэн чинь бэста баг хамаагүй ер нь бол миний зорилго юм байгаа тий тэгээд ингээд ямар байгаа тэгээд нөгөө чачипт нийлээд бичээл байгаа заяа тэгээ ингээд айл болох тийм нэг юм турист мэдрэмж өгөхгүй те би ингээд яг мэддэг юм шиг ер нь бол хандлага гаргаад яваад байгаа байхгүй тэгээд миний одоо ингээд ер нь бол мөнгөний үнийн дүү энэ байна тэгээ эндээ л багтаагаал олчмаар байна гэж мэгэл тэгж байгаа л нэг хүнтэй бас яалаа нэг гайгүй те тэр дотор ч бас амар скам байд юм заяа одоо ингээд тэгнэ одоо ингээд нэг юм харваас нэг юм жоохон худлаа маркийн дүү те ингээд төрүүлээд мөнгө шилжүүл мэлжүүл энэ төр гэдэг мэддэг ч юм ба те тийм ээ чи одоо тэгээд бас Европ төр төчнөж алдсан юм чи бас жоохон гадарлахтайгаа штэ тийш тий. Тийм болохоор тиймэрхүү юмнуудын шүнийг нэрдад яг үнэхээр зураг мөргөө явуулаад видео кол хийхүү тгиймиг энэ гэж байгаа үнтэй нэг ганц хоёр үнтэй бичмэж жагаад маргааш нэг видео кол хийхээр боллоо нэг хүүхэнтэй. За яа. Тэгээ хэрвээ тэрийг бүтээчих юм бол за Францаар ярих юм уу? Үгүй би хэлсэн. Хоёул видео кол англиар ярьж байгаа тий. Би ингээд яаж байгаа дөнгөж сурч эхэлж байгаа болохоор зэрэг одоо Франц маназар бол би ингээд таньдажүүлэлт ярих хэмжээний биш тий. Би баг намайг нэмний нэрээр тэр гэдэг л хийж мэднэ. Тийм болохоор зэрэг. Тэг өмнө баг энэ одоо юугаар хөвчүүлээдсэн юм. Тэр гэж харуулсан. Гахч магадгүй л. Тэг маргааш тэр англиар ярих болсон. Тэгээд хэрэг тэр бүтчих юм бол байраа бүтээгээд тэгээд нөгөө амар үнэтэй вебсайт метр гачирдсэн үнээс бол хамаагүй гайгүй заяа. Тэгээ уусаа миний битүүрийн зорилго чинь 70 ихтэй тийм тосгонд тэгээд яг нөгөө өдөр тутамдаа ингээд тийм гарч байхдаа ингээд үгүй ядаж нэг юм дэлгүүрээс юм бодлож авахтаа эсвэл нэг юм зах мах ороод нэг тийм хүмүүсмээсээ авахтаа ингээд нэг юм наад захын Франц хэлээр ярьдаг тийм нэг чихнийхаа бөглөө онгойлгох чигсэн зорилготой л байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор зэрэг нэг амар фэнси газар мазар биш заяа амар тийм люксус тэг ингээд амар лагмаг хотел мотел шиг биш. Гэхдээ ингээд яг юм дунд нь гоё орчинд үзмээр байгаа байхгүй. Тэр мөр юм бол хангаж байгаа. Тэгээд тийм болвол найз чинь 8 сард бол сайхан Францд хүүхдтэйгээ 70 иргэдэд байж авах гэж бодож байна. 9 сард ирээл зүгээр ариуна. Merci, bonjour. Юу амар ярих юм шүү. Би бол чадах. Миний саяны хэлсийг мартаарай. Амар францэлтэй үсэн одоо юу хэлж вэ сая? Тэгэл хурж ихч онгоогол ирэх юм шүү. Тийм амар л учир зүггүй чөлөөтэй ярьдаг болж уус чадахгүй ш нэг сарын хугацаанд. Тэгэхээр зүгээр нэг чихнийхаа бөглөө онгоолгоод те ингээд одоо миний сураад байгаа Франц хэлчин бол Duolingo-оор сурж байгаа болохоор зэрэг ингээд нэг юм үгээ хараад энэ тэгээд ингэж мэдж байгаа те. Одоо надад хэрэгтэй скил болохоор зэрэг би ингээд сонсоод ингээд байна. Эсвэл өөрөө би яриад те яг тэр мөр надад скил дутаад байгаа байхгүй. Манай хөтөлбөр зөв сургууль дээр нөгөө нэг Франц хэлээ багш магштай ингээд ярьж мараад SMS бичиж ингээд яваад болохоор ер нь бол очиод намайг манай хөлт болол тийжээг баг. Аа явчих. Өөрөө болоор би битгаар болж өгөл нэг сарын хэлний курс мөрс суучих гэж бодоод байгаа. Тэгтээ нэг очиж зүг өдөр болгон үддэг тийм интенсив биш те нэг 7-д 20-д явдаг ч юм уу. Тийм их юм суучаад ирэх гэсэн бодолтойгоо. Ямар гоё юм бэ? Наад өстой гоё санаа. Өстой гоё байх юм байна. Тэгвэл тэгээ найз дээр яах вэ нэг хоног моног ирэхгүй заяа. Юу вэ? Би 7 хоног штэ. Нэг амралтын 2 өдөр мөдрөөс ч юм уу л Франц тарчаа. Одоо 3 хоног заяа. 5 дахь хагасаа бүтэнсэн тэгэл болоо. Тэгээ найз нь чамайг захаар дагуулж явж Франц амьдрал үзүүлээ заяа. Очоо нэг 7 хоног багет авч өгөөрэй. Тэгээ Франц багет идмэр вэ шүү. Тэгээ Франц очоод малчууд амар романтик байхнаас харъя те. 9 сард бөөс амтэрс авч найзаа. Франц үсэл мүсэл дээр би дурлчихсан би тийш нүүлээ мүлээ гэж ярьж байгаа хөтэй. Дурлал юу н хүчээ аяг хэлийг хурдан суртын гээстэй тий. Мэдгүй тийхвэл яг тэр хэлээр яаж үзэх болохоор гэж. Тэр сурцсан байхдаа дурлсан болохоор улам хэл маань муудаад байгаа шүү дээ. Тийм. Нэлхраад гэж мэгээд. Гоо гэдэг. Найн гэж мэгээд. Чиг юм альталаа тааш. Тэгээд тосны Франц хэлд оролцсон. Найз чинь үллээ зэвчүүлэн. Хөлөөлгийн өрөөнд чи магадгүй шүү. Гэдгээрээ дугаар орж марцсан. Франц хэлд хэрвээ.
Яа, та бол магадгүй хүн гэж би бол бодож байна. Үу яхлаараа. Юу гэсэн үг? Сарын дараа юу ч болоо байлээ. Сарын дотор жан. Далаа эрэг мэрэг дээр те тавчиг мавчиг барьцсан хөлн мөл нүцгэ алхаж байгаа ч. Ааха. Тэгтээ нэг тиймэрхүү газар ингээд нэг юм удаан байж байгаа тэгэхээр амар гоё болдог те. Тийг санагддгүй нэг юм байга орчингоосоо илүү. Гэртээ ирэхэд ирэхтөө? Үгүй гэртээ ирэхэд биш яг тийм газар ингээд нэг юм зуныг өнгөрөх яг нэг юм зун шиг санагддаг. Ийм лагерт очиод ирсэн чинь нэг лагер магарт очиод сүл хөдөөмөдө гарчаад ирэхэд нэг гоё ядаг даа. Хөдөөний амьдралыг яг нэг юм байгаль майгалтай ойрхон. Тэнгүүд яг энэ нөгөө гэртээ байсараад үйл зунгуу гэртээ байсараад нэг юм яадгүй юм шиг мэдэрдгүй юм шиг зун болж байгаач мэдэргүй үйл болж байгаач мэдэрхгүй за амьдрал үргэлжилж जैन да гэж бодоод тэнгүүд одоо ингэ шууд өөр газар очиж сар амьдраад тэгээ нөгөө газар нь яж далаа эриг мэрийг гой дулаахан болохоор бүр амар гоё хаа. Амар гоё энергитэй болчиход ирэх бах. Нэг тийм хөнгөн болчтой юм санагддээ шүү дээ. Яста харин тэгдэм билээ. Найзаа. Сайхан адал явдал сайхан газар хүлээж байгаасай гэж бодож байна. Харин тий. Вайн майн угаал гамбрын малгай өмсвөл улаанаар уруулаа бодаалаа. Харин тий сар болж ирчихэд манай франц ингэдэггүй шүү дээ. Германч ямар сайн ээ. За тэгээд тэнэгтэй дүзээрэй гэж. Хөөе германч та нар ингэж юм уу? Манай франц тэр юм сонирмсэ. Тэгэл нэг 5 хэлэл 5 үгнийх нь 2 нь франц. Alors. Хараа заяа. Чипт хоёрын ярина гэж одоо ингээд яасан юм дээр шүү дээ тий. Монголын оюутны байр гэсэн нэг хэсэг байх юм. Миний амьдарч исэн түүхүү. Чи юус оюутны байранд амьдарч үзээгүй байсан байж таарлуу. Заяа надад оюутны байрны амьдрал хальт дурсаад нэр Монгол нэг моёс зурж байхдаа оюутны байранд дэж хахад ингэдэгээс шүү дээ жилүүд шооц мооцсон түүхээ яриад цонх могоор хүмүүр болсон ч илүү. Наа тийм яасан бэлээ тэр миний тухайгаар ярьсан чи би ингээд бүр ингээд яг бүр мэдгүй ертөнцийн юм яриад бүр амаа ангацээ. Үе тийм үгээд жорлон ярьсан юм байна бас. Тэгээд тэр олон хүмүүс чинь дундаа нэг жорлонтой юм уу гэдгийг гайхаж байхад чигээ заяа кандидат гэдэг лөө те байрныхаа тийм эрхлэгчтэй ингээд тойлдож хагаад өглөө эртмэрт ингээд түлхүүр мөлхөө наад усанд ордог байсан гэсэн чигээд би бүр гэдэг тэрийг би нэг сайхан яриулмаар санагдаад тэгээд тэнэг подкастны айл нэгэст оруулах гэсэн энд оруулж идэх байлаа. Тэр амьдралаа бид нар түүрнэн өвлөөч. Энд чи гэсэн ахгүй. Ерөөс ингээд амар сонио хүмүүс мэддгүй юм билээ шүү дээ. Тийм оюутны амьдрал байсан гэдгийг танаа хотынхан. Манайс ч яг одоо нөгөө хөдөөнийх юм чинь дандаа хотод өнгөж ирээ хаана яг оюутны байранд байна. Тэгээ тэр оюутны байр чинь бас амар хөөрхөн тавуулаа заяа. Тавуулаа тэгснэ ингээд нэг жижигхэн өрөө заяа. Тэр нь одоо хэдэн метр квадрат чинь тэ баг. Тэнгүүтээ ингээд 5 ортойгоо шүү дээ. 2 юм давхарлцсан заяа. Дээр дороо. Тэгээ тэр нь цагаан ор заяа. Тэгээ голдоо нэг би ингээд дандаа нэг бол юм орны доор эсвэл юм ганц орон дээр унтдаг заяа. Айгаа дээр унтахаас айгаа нөгөө хөдөлж мөдөлж босож явдаг хүн ч унаад өгчүүл яа. Тэнгүүтээ тавуулаа амьдардаг байж заяа. Бас найз залуучуудтай заяа. Тэнгүүд ингээ харуулаа олчин заяа. Юу тавуулаа найзлуудтай байх юм бэ? Гэхдээ яг тэгэл зарим тавуулаа найз залуутай, зарим нь ингээ 3 найз залуутай, 2 2 ч юм уу те. Тэнгүүд ингээ найз залуучууд нэрч хонё штэ. Тэгдэгээс аахгүй юу. Тэнгүүд ингээ хоёр нь ингээ орон дээр ингээ тэрэлдээ унтан заяа. Тэгээ ер нь ингээ нэг юм тэр жижигхэн өрөөнд 7-8 л амьдардаг гэсэн заяа. Тэгээд ингээд хөөх ингээд хоол мол хийж дээ. Тэгээд манай ингээд давхарт ганцхан нойлоод гэсэн заяа. Ганцхан нойлог юм угаалт дурын өрөө. Тэрнээр дүүш авахгүй заяа. Угаалт дурын ингээд 4 угаалт дуртай байлуу да. Тэнгүүтээ ингээд нойл нь бас нэг юм 4 заяа. Тэгтээ юм сууж модог нойл байдгүй заяа. Ингээд нөгөө нэг юм хөдөөмөд явахад нэг юм явгалт суудаг нойлнууд байдаг шүү дээ. Тийм юм нойлтайсэн заяа. Тэгээд усанд орох болохоор тэр ч одоо 4 давхар оюутны байр байгаа шүү дээ. Одоо бодохоор аягүй амар бодогддог заяа. Тэр үед юм боддгоо байсан юм шиг байна. 5хан юутай заяа. Дүүш. Хэдэн үед унтдаг үг юм? 4 давхар тэр ч одоо хэдэн оюутан байсан юм болоо. Нийт давхартаа 15 өрөөмөрөөтэй 15 өрөөндөө 5 гэхэр ч одоо 75 500 оюутан байдаг байсан болов. Тавуулаа байдаг байсан байж заримдаа зургуулаа амьдрах тохиол гарна заяа. Ягаад гэхээр ингээд найз майзаагаа сар мар амьдруулчин заяа. Ингээ байр болдохгүй. Тэгэхээр чи өөр ингээд айгүй амар олол амьддаг гэсэн заяа. Тэгэнгүүтээ тэр чин дундаа ингээд 5 дүүштэй заяа. Тэгээ 5 дүүштэй бид нар ингээ кандидаттай найрчдаг гэсэн заяа. Доотлын жижигүрэгч нарээ. Тэнгүүд ингээд оюутнууд 9-оос хойш илүү 8-аас хойш ингээд усанд орж болдог заяа. Тэнгүүд бид нар 6 гэж босоод. Тэгээд ингээд дөрүүлээ нээлдэг гэсэн заяа. Тавуулаа нэг өрөөнд амьддаг байсан байж тэгш. Тэнгүүтлээ дөрүүлээ ингээ очиж усанд ордог. Яг тавуулаа хаяа маяа орно л та. Тэгээд тэгж мэгж орж мардаг тийм амар тийм төвтэйсэн заяа. Тэгсэн чинь нэг залгуутай өргөдөг байваа. Тэгээдсэн чинь
би дөрөв давхарт амьдардаг байхгүй юу? Манай оюутны өрөө. Жил болгоо ингээл өрөө маань солигдож байгаа шүү дээ. Ингээл юунд оронгод гэсэн чинь тэр жил би дөрөв давхарт амьдраад ингээд 10-аас хойш оюутнууд ингээд орж болохгүй заа. Гаднаа орж болохгүй ингээд хаалга чойрлцдаг заяа. Тэг ингээд зарим 11 лөө 10 ямар ч гэсэн мартчихж. Тэг ямар ч ингээ оролдгүй заяа. Тэгэл ингээ хаалгаж олж чинь гадаа ирээд гуйж мэн орё л доо гэхгүй мэгүүгээ. Тэг үнэхээр өөрөө амьдардаг бол орно гадны хүн үлээж авахгүй заяа. Тэгсэн чинь яг та ихч найз залуугаа оруулж хонуулмаараа штэ. Тэг юу хийх үгээ тэнгүүт нь нөгөө залуу маань ингээ одоо ингээ бодохоор амар дээр үеийн төгшөг байгаа. Бүр нэг хитэн 70-80 тооны хүмүүс нэг юм яриад идэв штэ. Мэг 1900. Яг тэр шигээ сарж иргээл байна жижигэрэгч мэгч оруулахгүй маруулахгүй. Тэгмүүд нөгөө нэг залуу маань ингээ дөрөв давхарлаа ингээ авирдаг аахгүй юу? Амар хайр вэ тэр одоо хамт хоног гэсэн сэтгэл вэ. Тэгээ орох гэсэн чинь нөгөө залуу маань жоохон бандар залуу өндөр бандар залуу байсан аахгүй юу? Тэгээ төмөр сараалж юм юутай цонхон юм гаднаа хаалттай. Тэр нь тэрийг гацчдیں۔ Дагуу юм. Ингээ яг яг тал нэрээ гацсан заяа. Тэгсэн чи яг тэр өдөр яасан гэж чи манай хамаатны банд одоо жоохон манай дүү байгаа шүү дээ. Түр ангижсэн те. Хонц тарсаахгүй манай оюутны банд игчэнд онон монон гээд оюутны банд. Oh my god. Тэгээд чиний орон дээр гурлаа унтсан уу? Тэр дүүгээ найзынхаа өөрт унталч шүү дээ. Яа. Тэгээ хөөрхөн амтан дөрөв давхар нүүц чи гацчдیں۔ Да. Тэгсэн чинь байрны жижүүр их чирээ заа юу. Доороос бөө юм болж байгаа шүү дээ. Тэр чи ер нь бол ингээд тгүүлж чинь гацаа. Тэгээ тэр гадаа мадаа ингээд авирах чинь гэж угаасаа мод зод ингээд дуургаж мургаад бараг хуулж муулаа бөө юм болж байгаа заа. Тэгжсэн чинь миний таньдаг хэдэн залуучууд тэр нь туслах чинь гэж байгаа татаа заа. Яаж ч нөгөө залуу маань халамцуу ээж таараад заа. Тэгээ болоогүй заа юу. Тэгээ нөгөө байрны жижүүр их чи хөөгөөд нөгөөд гэж байгаа. Боо гэдэгт нэрээ. Тэгээ нөгөө чинь дөрөв давхраас буцаа буугаад тийм. Ордгийн даваан дээр юм байна шүү дээ. Харин тий, ордгийн даваан дээр баригдчихж байгаа байхгүй юу? Тэгээдсэн чинь буугаад. Тэгээ би сүүлдээ нөгөө нэг жижүүр их чигээ панаалтаад. Ингээ гуйгаад үнэнгээ хэлээд манай найз залуу ингээд ийм учиртай ингээд ганц өдөр хонуулж чачаа гэсэн чинь. Тэгээ наадах эртгээ хэлэхгүй байсан. Яг гэж ингэстэй буу юм болсон даа гэсэн. За оруул наадах гэж бод. Тэгээ нөгөөдгөө авч оруулж оруулаа заяа. Тэгээ бид нэр ингээд өмнө 2 давхар махарт амьдардаг байхдаа адил медалийг нийлүүлж хагаад орж мардаг гэсэн заяа. Ингээд нөгөө эхний жил чинь жоохон таньж манихгүй шүү дээ нөгөө жижүүр ихч мэгчээ. Жоохон юу яах гад таниагүй учраас ингээ оруулахгүй болонгууд ингээ нийгмийнхээ эрэгтэй хүмүүсийг тэгж татаж оруулдаг гэсэн заяа. 2 давхрын цонхоор яа бүр сүулдэ мэрэгцсэн. За нөгөөдгөө буулгаараа гингүүд нөгөө чинь нөгөө өөстө парнаас ойсон давга буулгаал нөгөө хідэн залуучуудаа татаж оруулж маруулаа. Юу нь бол амар хөөрхөн амьдардаг байсан. Тэр өрөөмөр солигдно гэдэг чи юу юм уу? Нэг өрөөнд л байхгүй юм уу? Үгүй шүү дээ. Яах юм тэгээ жил болгон яах юм уу? Яагаад сольж байгаа? Тийм жил болгон суглаа илүү юу яадаг. Тэгвэл бол нөгөө өрөө өрөөндөө байхгүй зарим нь төгсөө явна, зарим нь дараа жил нь байхгүй гэдэг ч юм уу. Тийм болохоор жил болгон шинэ тийм юу явагддаг. Тэгээд нэг жил 2 давхарт, нэг жил 4 давхарт гэдэг давхар болгонд ер нь бол амьдарч үтсэн гэдэг юм уу? Хөөе тэр байн тусмас орохдоо тэгэл ер нь юу ах те? Азийн асуудал юм ба штэ. Ороход ямар нэлт өгөх вэ? Ороход хэр өмхий өгөх вэ ч юм уу? Хэр дүүр өсмөс өгөх вэ гэдэг чи. Тэр одоо өдөр болгон цэвэрлэгдэх үү? Тийм өдөр болгон ер нь цэвэрлдэг байсан баха. Хасуудан цан цэвэрлдэг ч илүү. Ямар ч гэсэн хөөрхий гайгүй цэвэрхэн байдаг гэсэн. Тэгэл заримдаа ингээл муухай зуухай юм бол нөгөөдөг чинь өөртөө бараг тэгэл цэвэрлэн ш. Тэгэхгүй бол яаж одоо 0-д ороход 0-мэлд орч чадахгүй матахгүй ч юм уу. Тэгэл ингээл өглөө яхаар юм цуслан дагаа юм шиг зав ингээл оюутнууд ингээ хөөрхий моого барьцсан яг нөгөө угаалтурлаа явж байгаа юм чи өрөөндөө ямар ч угаалтургүй юм чинь. Тэгээ нөгөө угаалтуранд очиж мачиж ингээд юу яаж мадаг. Бүгдээрээ бараг очилж амаамаараа угааж. Тэгэл ер нь бараг тэр давхрынхаа бүгдийг таньдаг заяа. Нүүрний бодогтой бодоггүй юу дээ ийтэй ингээд. Тэрний найз залуу тэрмэр гэдэг чи ер нь бол ингээд бараг нэг сум шиг юм байгаа хгүй юу. Манай оюутны байранд амьдардаг хүмүүс ч би нэг тэгж аягүй их таньдаг. Тийм байс. Тэнгүүд ингээд оюутнууд ингээд хувцаас угаан заяа. Дээр үж угаалах юм шиг байхгүй. Тэгээд ингээд коридороор яг манус оюутны байр нугаалах юм биш байхгүй яг хотын оюутнуудад байсан л ах л та. Тэнгүүд ингээд гаднаа хатаагч тавьчихдаг заяа. Амар инээдтэй. Тэгээ тэнгүүд тэр хатаагч нэрээ би хувцас авахаар манай коридороор нэл ус ингээд нөгөө сайн мөршиж чаддгүй. Жижигхэн гартай юм чи минийд ч юу. Тэр талаар нэл уусцаа. Тэгээ бараг хүмүүс мэддэг энэ хин хувцас угаач гингүүт яг манай үүдний гадаа миний хувцснууд аждаг заяа. Тэг ингээ шүн мөн болохоор хай бид нэр гэдэг гэсэн цаа ингээ гадаа ингээ оюутнууд ингээ хувцас хатаасан маш тэг коридор тэнгууд ингээ шөнийн 4-4 цагт хичээлээ хийж байгаа 0-0 орчоо буцах замдаа ингээ хувцснуудын бүгдийг солиод тавьчихдаг гэсэн цаа. Яаж байгаа? Яа тий. Өөдөө
Юугаас тэгдэг байсан юм аа бид нар ч гэсэн тэгдэггүй зөвхөн өөр оюутнууд ч гэсэн тэгдэг байсан гэж. Тэгэл яг сураал явах уу? Тийм. Энэ тэр маань хайж чоо гэд эсвэл зар мар 50 заяа. Миний зөв хувц хайж чоо байж чоо. Тэснэ ингээд зурагт таахгүй заяа. Ганцхан зурагттай юм жижигхэн юм хар өнгөт юм зурагттай. Тэр нь тэгээд нэг давхартай гэсэн заяа жижигэрэгч уртаас хараад. Тэг тэнцээ ингээд оюутнууд зогсож ингээд зурагт морогт үздэг гэсэн бэ гэж боддоо. Тэр жижигхэн юм амар гастай амар өвдөлтэй. Тэгэл мах цахаа ингээ хөргөж мөргөжгүй юм чи мах цахаа ингээ цонхноос ойж мөчдөг заяа. Тэнгүүд нөгөөдг нь ингээ заримдаа алга малга болчихно. Заримдаа хувцснуудаа алдна. Бүтгэхгүй болдог гэсэн чинь. Тэгээ айгүй их оюутнууд ингээ юу тавьдаг заяа. Үүр тавьдаг заяа. Тэг юм зардаг заяа өрөөндөө. Гойно мама янзах бичээ мичээ. Ёо. Гэтэ хүмүүс энийг сонсоод ямар ядраа амьдралтай. Яг тэгдэгсэн заяа яг бид нэр үед ах тэгээд тэнгүүд ингээ мөнгө авах өнгөд пассворд өгөн заяа. Пассворд өгөөд тэнгүүдээ ингээд мөнгө зээлдэг 5,000 төгрөг 10,000 төгрөг мөрөг зээл. Дээдл баг 20,000 төгрөг зээлдэг саха. Тэгээд юу хахаараа пассворт буцааж авдаг мөнгө өгөхөөрөө тэр нь ихтэй амар хүүтэй заяа. Йоо 5,000-ыг барыг зээлчихэд 10,000 болгож баг өгдөг саха. Хэр хугацаа дараа юм? Сар мар байсан хаа. Сайн мартчих. Би бол ер нь мөнгө зээлдгүү дандаа идэх юм зээлдэг байсан. Тэг ингээд нэрээ бичүүлэн цаа. Ингээ хаалган тогш ингээ өрөөнийхөө өөдөнд оюутнууд бичсэн байгаа шүү дээ. Гомын зарна гэдэг. Ингээ хаалган дээр нь тогшоо. Гом авья гэдэг ингээ зайл өрөөнийхөө гэдэг өрөөнийхөө төгөр 2.15 ингээ. За нэрээ хэлээр гэл нэрээ 2 гомын за тэдэн төрөг шүү гэл. Тэгээ тэгж хончооч. Тэг хөөрхөн итгэдیں۔ Тэгээд өөнөө адаа өөр хайчуудаа гэж боддог байх гэсэн. Харин тийм нөгөө таньдаг болчдөг сүулдэ за энэ нөгөө төгчл ирж гин гэдэг ч юм уу. Би жоохон тийм нүүртэй хэсэг юм шиг намайг дандаа зээлэнд явуулдаг. Хаварын газраас битүү зээл аваасдаг ш. И сургуулийн ганцхан сүртэл зээл аваасдаг ш. Би бүр ёо бүр амар. Тий. Үгүй тэр заяатаа уулж үзмээр ах. Ягаад чи ятгаа нэг сургууль сурч ирсэн мөртлөө ерөөс дайралтж байгаагүй юмсан юм би. Тэг чи манай оюутны байранд хүртэл ирсэн байгаа байхгүй. Харин тий. Яг танаа давхарт билүү. Манай ангийн хоёр охин танаа чамдны нэг өрөөнд байсан гэлөө барыг. Байсан шүү дээ тий. Тэгсэн мөртлөө ерөөсөө огт сураг мөрөг сонсч байгаагүй тий. Харин тий амар санаа. Тэгэхээр яг дайралтах үедээ л дайралтсан шиж байгаа тий. Харин тий тэр дайралтах зөндөө боломж байсаар авчаа. Тэгж дайралтаг байж бүр эмзээ хаа очиж Герман улсын Мюнхен хотын Олимпик парк дээр тааралтаж энэ. Ястас баашаа. Харин тий тэгэхээр бас амьдрал сонирн байгаа шүү. Тэр заяа амар хөөрхөн заяа яасан баха. Үгүй одоо ч нэг муухайч байх. Тэр үед яг нэг энэ гомн зээлж мэлцэггүйж байгаа найз залуугаад цонх мохоор орж ирж мэрх гэж байгаа кандидата найрч мэрж байгаа заяа нэг очиж хажуунаас нарчаад ирэхсэн. Ваа миний тийм байсан юм уу гэмээр. Харин тий би яг амар хөөрхөн охмосыг одоогийн дурлалцсан заяа байсан тэр үед аа. Гэхдээ одоо бодохоор бас жоохон тэрэгээс юм шиг байлээ. Залуу малуу тэгээл цамп мохор оруулах галаа гэж. Тэгээ тэрний араас чинь бас нэлээ тэр чинь бас бөө юм болсон ш тэр залуу дээр чинь. Тийм амар түүхтэй байсан. Тэгээд бодглохлоор тэр үед бас арай эргүү байж чи. Зөндөө олон боломж олоход тэнхдэг гүдэг байсан байжээ гэж. Амар гинэн байсан юм шиг ба. Өмнө бид гинэн байжээ. На гэдэг дуу өгдөг ш. Одоо ихтэй оюутны байр яасан бол яг тэр хിവэрэ байгаа болов өөрчлөгдсөн болов гэж боддоо шүү би хаяа очиж нэг үзэх юмсан гэдэл. Интернет байх уу? Интернет байгаагүй оюутны байранд интернет байгаагүй шүү. Өөрийнхөө нөгөө утсан дээр нээж мэгж аваа тэгээд юу дата мата авдаг гэсэн шүү. Тэгэл айгүй номын самаа орж ирэл интернет орох хэлт тий. Тийм номын самаа орж интернет ордог. Тэгээ яг нэг 4 давхар юу Wi-Fi ордог байсан санагдаад байна. Гэтэ би хизэж тэр газар орж хичээлээ хийж үзээгүй л тий. Тийм хичээл хийх өрөөтэй үү тийс. Тийм нэг өрөө байдаг гэсэн. Тэгээд тэнцээ оюутнууд амар шүнжэнгөө хичээл хийдэг оюутнууд байдаг шүү дээ. Амар Япон хэлнийхэн англи хэл мэлнийхэн чинь ингээ нөгөө юмаа хичээл ингээд манус чах дутуу уран зохиолч уншиг. Тэгээд амар сайхандаа жаргасан хүмүүс байдаг гэсэн болохоор гэж. Ямар сайн нэлээд жоохон нэртэй л байсан юм шиг байл. Монгол улсын их сургууль төгссөн гэсэн утга уран зохиолыг төссөн дипломыг эргүүлж өгөө явуулсан явжсэн нөгөө юм аа нэ. Яа тэгсээ аахад тэнцээ тэр ихтэй амар шудраг бостай байсан гэж. Хотлоо. Аахад тэнцээ зохиосон чи ёо мэддэг юм байдгүй зүгээр нэг зүрх асуудал юу гэлээ? Бараг ахын сургаж дүн сонсдог гэдэг нэг тийм ойролцоо зүрх зүгээс заяа тэгсэн чинь ингээд мэдээд байгаа байхгүй. Тэгснэ бүр ингээд юус мэддэггүй заяа.
Тэгээ яг нэг тиймэрхүү айгүй олон асуултууд таашин заяа. Тэр одоо зохиол хинийх вэ гэж хэлвэрлээ. Мэдгүй тэнгууд би мэдж байгаа асуулт байгаа. Би баг хамгийн түрүүнд тасагдсан хүнийх нэг байсан баг. Тэгээ би ер нь би утга уран зохиол төгссөн дипломо буцааж өгөө барыг хэлхээс ичээд байна. Юу амар утга уран зохиол юм уу эсвэл утга уран зохиол анги төгссөн гэж ярих гэж бодсон. Тэгэл ашиглахгүй хахаар зөв ус тиймэрхүү мэдлгүүдийг л алга болно шүү дээ. Тий. Гэс өөрийгөө мөрчээ. За ингээд ярина гэж утсан юмудынхаа бас нэгээр ингээд хасаал байна. Төлөвлөгөө биелүүлж эхлэе. Тий, нэг сайхан нойр хөрх юм сагд авчлаа. Монголын оюутны амьдралын талаар, оюутны байрны амьдралын талаар ярьсан чи. Гэтэл хэцүү оюутна тэгж ерөн өөрөөсөө гэсэн юу байхгүй, орон зай байхгүй. Тэгэл энтхийн оюутны байртай харьцуулбал юу вэ? Тийм манай хэд ч болж байгаа юм шүү бараг чаалтсан шүү дээ. Ер нь та нар тэний подкаст дээр юу сонирхолтой байдаг. Тэгээ юу сонсомоор байдаг тухайга бит хоёрт нэг мессежээр ч юм уу эсвэл комментээр та нар нэг хэлээд тэгэж бит хоёр одоо ингээд өөрсдийнхөө одоо ингээд юугаар л яваад байгаа шүү дээ. Амьдралд юу тохиолдсон, юу мэдэгдэж байна, одоо юу санагдаж байна гэдэг ч юм уу тиймэрхүү юм яваад байгаа. Тэгээ анх нөгөө бит хоёр тэний подкаст хийж явах болохоор зэрэг хэвээ санаанд орж ирсэн юу ч хамаагүй те зөв мэдрэлээрээс яг аддаг тийм байгаад байсан. Тэгээд энэ хоёр vibe-ны аль нь илүү та нарт болоод байгаа вэ тий. Тэр тухайга бас бит хоёр дэлэх юм бол цаашаа ер нь бит хоёр тэний подкаст ямархуу байдлаар хийх бас нэг зүг чигээ гаргая гэж бодож байна. Тэгээд одоо ч зуны амралт хүртэл одоо хийдэг шиг хийгээд явах бах. Тэгээд тэрний дараа эргэж ирэхдээ бит хоёр ер нь төслүүд маань ер нь юу болох юм бэ гэдэг яриг чи бит хоёр одоо ер нь яриад байгаа ш тий. Тэр мэрийга бас жоо апдейтлах тал руугаа орж байгаа болохоор та нарын маань санал бодол бас их хэрэгтэй байна. Гэж хүсмээр байна. За ингээд даачийн 7 хоногт аль нэг подкастынхаа шинэхэн дугаараар уулзлаа түр баяртай. Bye. Миний шэс сүрэдэн Миний бас сүрэдэн Басан түрнэ Миний божи сүрэдэн Толгоомдодэн Миний шэс сүрэдэн